нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани, хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно. Mobicom. Таны санхүүгийн нүмер. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Актор хоёулаа том машин жолоодог. Аав яг начиг бэлтгэлаараа том машин жолоодог. Гэтэ тэр машин өөр газар доор байдаг. Актор хоёулаа жолооч. Үргэлж өөдөө Апу компани. Өмөрнөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нүмер. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой хүүтэн асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлай компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Апу Dairy Монгол сүний үйлдвэр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нүмер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Үргэлж өөдөө Апу компани. Хялбар байлаа. Монпэй. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Сайн байцгаана үзэгчдээ, өдрийн мэнд хүргэе. Энэ телевизийн студиэс бүх өөрийн нэвтрүүлгийн 49 дахь дугаар үзэгчтэй авахын шууд амжуулан хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт Монгол үндэсний бүхий тайлбарлагч Наранбаатар, энэ телевизийн хөтлөгч Хаш Эрдэнэ сэтгүүлч Насанбаатар бид үзэгчтэй авахын хаалтын дугаарыг хүрэхээр бэлэн болоод байна. За тэгээд бүгд нь энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн хүргэе. За өнгөрсөн 7 хоногт 2 барилдаан боллоо. За 35 дахь удаагийн бүх зэргийн наадам, за Нэм гарагт Өмнөг аймгийн Манлайцум яриад бүгд найрамдах Монгол татварсан яслан Дэмүүлийн нэрмжид одоо наадмын солих барилдаан болоо 224 бүх барилдлаа. Тэгээд наадмын солих барилдаан нь ер нь ямар хөө болов. За бас бүх зэргийн наадам маш сонирхолтой болсон гэж миний хувьд бол харж байна. Та хоёрын бас юу гэж хэлэхээр байна? Цэргийн наадам хашаа санал байлаа тийм ээ. Насаатаа санал нэгтэй станц сонирхолтой сайхан наадам болж илүү ус үзэгч түмнээ баясгасан одоо хурдан шуурхай барилдаанууд ч боллоо, өмнө шудраг сайхан барилдаанууд ч болсон юм юмтай сайхан цэргийн наадам боллоо. Шинэ цолтонтой, шинэ хурц судран гарцлалтантай. Анхны 2026 оны эхний цол болох наадам манай инхүү энэ Бямбарагт болж өнгөрлөө. Бямбарагт бол 1969 оны
Монгол улсын баяр наадмын төрөв бүх гомбо юушийн дэмүүл арчлагын нэрмжтэй барилдаа. Наадмын сорилго барилдааны хүрээнд дөр болж өрөөс олон жил болж байгаа барилдаа. 2005 оноос хойш ерөнхийдөө зохиогдож байгаа юм барилдаа гэдэг. За ингээд 3-ын давааны тойм бичлэгүүдээс эхлээд үзэгчтэй мэдээлэл хүргээд явъя. Ингээд тойм бичлэгээ хамтдаа харцгаая. Бүх зэргийн наадмынхаа тийм. Бүх зэргийн наадмын. Энтэй аймгийн өмнөдлгөр сум яарья та энтийн авраг бүхэн дэвж алдар бие тамир спорт бас өрнгийн алтан цоож 3 Тэгээ ховдын нөрний мөхөлтөд тавьсан 26 оны бүх зэргийн баяр наадамд 3-ын даваанд нийтдээ 3 сумын зам босч барилдаад сумын зам мөхөлтөг аймгийн уртцарчлал алтан цоож амлаад сумын зам төвшин төрийг аймгийн арслан Батсуур амлаж авч давсан бол сумын зам Бямб цогт аймгийн уртцарчлал мөнх 2-аар 3 давсан. Өглөөс өдөр Баярбаатарыг дунгуулж. Мөнх 2 Баярбаатарыг дунгуулж давсан барилдаан байна. цол чимэг нэмж байсан бэ гэдгийг үзэгчд маань. 3-ын даваанаас бол төвөрлөд илүү тийм одоо сонирхолтой. Уран барилдаануудаа төвөрлөд авчихлаа. Шуун дээр нь дарж дунгуйлдаад Юу нэг шүүгүрсэн бүхчүүд тэгээд өгчихсөн шүү. Өгөөд хатан зэрэг. Зэрэгт аймгийн очингууд энэ бүх зэргийн баяр наадамд их сайн барилдсан. Өмнө нь бол сумын заанууд бас олуулаа 3 даваад 4-ийн даваанд босч барилддаг байсан бол энэ барилдаан дээр сумын заанууд гэхээс илүү аймгийн очингууд маань сайхан барилдлаа. Тэгээд аймаг зэргийн цолтныхоо барилдаанд багтахгүй байгаа очингууд бол харин нэг шавгаанд сайхан барилдцгааж авлаа. чарж хамгаалж зүтгээд мордлоо. За ер нь бүх зэргийн наадам бол өнгөрсөн жилээс хойш ер нь цоцолныхоо нэг чансаагаар бас ер нь орж ирээд байна. Ер нь зөв юм билээ дээ. Аймгийн очих Мөхбаатарын Тэгээд чи нөгөө энэ занцын аймгийн арслан хат Ахмад гэх юм уу? Ерөн чансаа өөр улсууд орж ирээд тэгээд тэднэрээс л нөгөө юу болдог шүү дээ. Янз янзын хэлэм гардаг юм шиг. Тэгээд энэ цаг үед одоо үнэхээр барилдаж байгаа л өгчүүд нь барилдах зөв шүү дээ. дараар нь мордоод Аранга аймгийн хотын Тэмцэн сумын зан аймгийн багцалтнууд ч яг тэгээд зай гардаг. Тэд нэр дээш нь дэмждэг, тэгээ явдаг. Тэгэл дараа нь тэгэл Монгол өх муухай харагддаг тийм л юм болдог шүү дээ. Нийтээ бол. Тийм болохоор одоо ер нь жансааныхаа шилдэгт байгаа хүмүүсээ л барилдуулаад явж байгаа нэг зөв л гэж байна шүү дээ. Энэ Батцаахан хинтийн төвшин төгсөн юм барил да. Хонгодоо явахтан зөрөө авирчиж байгаа харагдсан. Батцаагаарч 2 өдрийн барилдаанд хоёуланд нь өрсөлдөгч бүхэн зөв үлд яваад иймэрхүү байдлаар өвдөг шаардсан. ерөнхийдөө зүү хөлөд урдуур шахаж алхсан зөв үгүй зөв. Баядрын төвшин төгс арчлагын хувьд бол бас Бямб-ын 2 өдрийн барилдаанд хаалтанд тун дагуу барилдаануудыг үзүүлж улс аймагч гэсэн сайн барилдаж. Шанааг нь их готно түмэнд Энэ амралтын өдрүүдийг өнгөрөөсөн. За 3-ын даваад 3 бүх улс аймгийн зан түмэнд өнгөрөл аймгийн очин жавхланг алдаа цуух амлаа авч зүйлийг авч давсан барилдааны тойм харагдаж байна. тогтох аймгийн арслан Гараачдаг лөө. Гараач байсан барилдаан. Гардаг. дээр ихтэй гараачсан шүү. Өөрөө бас гараачаанд хамгаалт цайтайгаас гадна өөрөө гараачих таврын ер нь ихэн дээр их сайн давтаж ажилдаг нь бас эрдэнэ тогтоос Тогоос өгөөд харагдаж байлаа. барамттай авирах гэдэг юм бол Их сайн давтаадахаар зөрүүд нэг хамгаалтанд хүртэл одоо ямар сайн болдог гэдэг нь магнарслалтай байсан барилдаан дээр харагдчихсан. Тий. Хондоо барилдсан тий. Өөрөө бол зөрж одоо яг гараачиж довтлоод тавсан нь байна. Өглөө нь компани зарлуулах гэсэн ингэж хаад утсан юм. Тэгээд бас сайн байгаа юм байна да гэж би бас дотроо бож эрдэнэ тогтохыг төсөөр ингэж тавсаар. Өнөөдөр оны тунааны барилдаан. ямар амархан талдаад ард нь гарчихгүй. Энэ их шуурга барилдаан болсон юм лээ тий. Ер нь гараал бадцсан. дайрсаар угаад л тавсан та. Тэгээд гарын атгалт ер нь Синжигний гарын үзүүрийн барилдаан бол сундууж арай илүү байгаа гэдгээ харуулж байлаа. 5 дээр бас томчдөг лөө. 5 дээр тунс. Синжигнэр гар болоод шидэж таллаад. Мөнгөндгоос бас нилээд тийм өөдөөс нь бас хүч авсан өрсөлдөөнтэй барилдаан хүлээж байсан. Тэгээд бас баг зэрэг амтгүй өвдөг шороодсон юм болоо да гэмээр харагдсан. Аймгийн арслан цагаан банд цэргийн очин Бэндриаг амлаж аваад баруун талдаа босгож хавираад давсан барилдаан байна. аймгийн арслан цагаан байна. Цэргийн очин Бэндриагаар 3 давлаа. 5 бөхөөс цэргийн очин Бэндриаг амлаж авсан. Түр утаар 3 давлаа. Зарим их олон бөхөөс аймгийн очин Сумьяа үзрийг амлаж аваад аймгийн арслан Түр бот мордуулаад өвдөг шороодсон барилдаан гэж байна. Өөрийнх нь бас шагаа хийвгүй Мордоод мхийг хөшигдөж унсан. Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын яриа. Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын яриад аймгийн арслан Чойжилсруу аймгийн арслан Бомбаярыг амлаж аваад давсан барилдаан харагдлаа. Энэ бүтэн үйлрлийн турш бас аймгийн арслан солондоо яг сайхан дүүрэн барилдаж байгаа шинэ арслангуудаас нэрлэдгээ гэвэл Чойжилсруу арслан гэж яг нэрлэж болох үс. Сайхан байна. Аймгийн арцаг бүрд орж аймгийн арслан Адзяг зүүн талдаа давхар ачаад давсан. За 3-ын давааны хамгийн сонирхолтой барилдаануудын нэг Аймгийн зам Бадамд орж аймгийн арслан Цэрэнг зүүн талдаа тэлж хутгаад
давсан. Зэрэм Арслан бол олон бүхөөс аваад. Би нэг 8 зогсож явах гэж бодсон. Цэрэнг. Тэгсэн бадамаа яалтгүй авч илээ бас. Сайхан барилдад авч илээ. Ам дээр бас жоохон тийм байж. бодлого ам автсан болоо та гэж. Доор бол нэлээд аймгийн очингууд байх. Аймгийн зам Бадам дуржиг амлж авсан. Тэгээд хоёулаа жөлөд барилдад болохоор яг адилхан бас мэдээдэх юм лээ. За ингээд 4-5-ны онолтыг хамтдаа харцгаая. За 4-5-нд аймгийн орц арслан Сүхбаат сумын зан Бэм цогтыг цогтод онолт харж барилдсан. За аймгийн арслан Түр мөнх аймгийн начин Төгс Эрдэнэтэй, аймгийн арслан Алтан цааш сумын явцартай, Эркөбулан цэгийн начин Дорж Дэрэмтэй, аймгийн арслан Бэрэкэ аймгийн начин Сундууж автай, аймгийн арслан Инх Чулуун аймгийн начин Гончиг Зүрэнтэй, аймгийн арслан Амгланбаатар аймгийн начин Гүүтэтэй онолт харж барилдсан бол аймгийн арслан Батцоож зэрэг начин Эрдэнэ тогтохтой, аймгийн арслан Төмөрч орж аймгийн арцаг Ирэнчин жүгдэлтэй онолт тааж барилдсан. Зарим аймгийн арслан Мөнх 2 аймгийн арслан Пүрүд орч аймгийн арцаг Пүрүд орчтой барилдсан бол аймгийн арслан Батсвэр аймгийн зам Бадам дорж нар хоорондоо онолт тааж барилдсан. За 4-5-д энэ хамгийн сонирхолтой даваа болсон байсан. За 4-5-нд сумын заан цолтой нэг бүх одоо босгожсэн бол за увсын давст сум яриад тий Бэм цогт байлаа. Энэ дугаарыг зочин баг тийм ээ. 8 аймгийн урт зарцлан босч барилдсан. 7 аймаг зэргийн очин нэг сумын зан гэдэг. Яг 8 аймгийн урт зарцлан дээр ам дээр очиж тарж барилдлаа. Өмнөх жилүүд бол олон сумын заанууд 3 даваа 4 дээр бас барилдаан шийдэгддэг байсан бол энэ жил аймгийн очингууд маань сайхан барилдцааж байна. Энэ 8 залууч 8 улаал бас аймгийн арслан цол нэтлээ явж байгаа. Шилдэг аймгийн очингууд байна. Төгс Эрдэнэ ч нэг өгшин шивнэр үү? Тий. Төрмөх төгс 2 чинь. Ирээдүйд дээр сайхан өгшин. Сайхан юм шиг. Тэгэхээр барилдаан аргагүй мэддэг юм байгаа хэл тоо. Хоорондын харьцаа 4-г байлуу 5-г харьцаа байсан баха. Төрмөхийн талд. Тий, төрмөхийн талд. Төрмөг урц бол ер нь хүлээж байгаа баруун талд явуулж байгаад тойрч ард нь гараад давсан барилдаа харагдаж байна. Суур. Бадам доржиг. Малтар тартаа авч байгаа юм байна. Зүүн талдаа дахимдаад авсан. Аймгийн зам Бадам дорж болсон өмнөх даваанд цэрэг арслантай хүнд барилтаа хийсэн тэгээд дахимдаан дээр бол ер нь л эсрэг бүсэл багтайхан өвдөг шороодсон. Аймгийн арслан Нарманд аймгийн зам Төмөн Дэмбэрл нарын барилтаа эхлээд Нарманд гарсан зүйлийг наваад хоёр бүхийн барилтаа өөрхөн шийдэгдсэн барилдаанд харагдаж байна. Дараа нь нэлээд ганганд авчихсан үг юу? Тэгсэн. За тэгээ бүх зэргийн наадмын оргил барилтаа. Оргил барилтаа гэж хэлж байгаа зөв тийм болоо да. Бараг зөв бохоо. Тийм баг. Мундаг барилтаа шүү. Нэрийг таарчихтлаа ер нь тэгэл. Дэшээ нэг нь явах нь дайл гэж харагдаад байсан. Хугацаанаас хамаарат багтсан. 2-5 дээр Хүрлбаатар арслан маань нөгөө аймгийн арслан Шарав доржиг хөмрөөд давсан. Тэгээд ер нь л хэлсэн. 2-5 дээр Шарваа хөмрөж давсанасаа хойш Хүрлаарсан ч тэгээд сэвэлзээд явчихсан да. Аймгийн арслан баярж автлаа шигдэж халдаг өөрөө шигдсэн хөдөлгөөн дээр зөрж тумбраад шахаад өргөө шижчихсэн. За тэгээд Хүрлээр арсланыг давж байхдаа зэрэгцээд аймгийн арцгаар эн чин жүгдөр аймгийн арслан Мөнх 2 гээд уран барилдаанд төгчүүд даваад явсан да. Төмөр цууч гэж байгаа тийм. Тий. Төмөр цуучийн хувьд бас л дээшээ явах бол бүхчүүдийн дунд нэрсэн байсан шүү дээ. Тий. Сондоо брэкийг синжиг зөрүүлээд хэмтсэн. Аймгийн арслан Мөнх 2 аймгийн арцаг бүрэг дуржиг баруун талдаа хүчтэй итээд давсан барилдаанууд харагдаж байна. За ер нь бол ойрын өдрүүдэд бас өргөө ер нь төдийлэн дүүрэг байсан тий. Ер нь бол үзэгчдээс гадна бүхчүүд их олноороо ирсэн байсан зэрэг бас билет энэ л үнэтэй байсан гэсэн үг. Тий. Хүн үзнэгээд ярьжсэн хүн сонсохноо бүр 100 мянгаар билет аваад ирсэн. Тэгээ гайхажсэн ч одоо ингэж хундаг. Энэ урдлын зөвлөвчтэй гэрээний суудлынууд нөгөө нэг тэг тимэн дээр тавигдахгүй байгаа юм шиг байлаа. Би тэгж ойлгосон. Найзууд бас яг л үзэх гээд тэгээ ярьжсэн. Тэгээд хойдлын нөгөө зөвлөвчгүй яг хуужин сандлууд маань бол үндсүүнээр борлуулагдаад. Тэр дүү зөөлөвчтэй самтлын үнэлгээ юм байна. Тийм болсон юм уу? Би ч нэ билетний яг нарийн мэдэхгүй юм чинь. Хойдлыг минь ч арайч тийм үт болохгүй хаа. Чожо. Баагаа зүүнийг наваад. Толгойд дураад буцаж толгоогоо гаргаж цацаад. Давсан 3-5-нд Говьлт аймгийн арслан Бомбаярыг 4-5-нд Говьлт аймгийн Төргсөн байрыг аймгийн арслан Эрдэнэ тулгыг давсан. Соомын хэмжээ төсөв. Тонгор хол юм да тий баруун. Тий тонгор хол. Төвшинтэй зарцлаа өөрөө зүүн талдаа мордох гээд.
Бүр эвтэйхэн болсон. За ингээд дээр нь гаргацсан. Бямцогт. Энэ ихтэй бас нэлээд шууг болсон байлдаан болсон шүү. Дөрвийн даван дээр. тэгсэн эхнээсээ бас Бямцогт харцагдаад ер нь ууцаар тэврээд барилдааныг шийдчих гээд нэлээд тэмцэлтэй барилдаан өрнж угаад дахиад дээр нь зөрүүлж мушгаад давсан барилдаан байна. Ганцхан сумын зам 4 даванд босч барилдсан. Тэр сумын зам нь 4 даваад цолны даванд туулсан. Тэгээд бүх өргөн цугулсан хөгжөөний дэмжигчд бол ер нь бас манай монголчууд ч бас баг цолтны дэмждэг бас тэр зарчлаараа л ер нь Тэгээ оож бас хэцүүштэй монголчууд. Онцолд өгчлөө гэж хэлсэн бас их хэцүү. Хайцгаар тасдчлаа гэж нийцээс адармат. Ер нь тэгээд цоождол талрах хэрэгтэй шүү дээ. Шодрох сайхан наадвал хийж өглөө шүү дээ. Одоо яах. зөвлөлтөө гаргаж хавраад Булган аймгийн яриат аймгийн Арслан Эрхэнбаяр 4 давсан барилдаа харагдаж байна. Сая аймгийн Хурц Арслан Алтан цоож одоо Хурц Бадрангуй гэж дуудах хэрэгтэй баг. Хурц Бадрангуй Арслан Алтан цоож 4 даванд аймгийн начин Сумьяа зэрэг зүүн талаа шахаад татсан байгаа. Аймгийн Арслан Цагаан бандтай хийсэн барилдааг харах юм бол яг адилхан байдлаар татж байгаа. Унжаа хоёр бүхийнх нь хөлний дээр одоо сэвэлж байгаа нь хүртэл адилхан байгаа. Солбол явчих харагдаж эсвэл цоож дараагийн ноонд гончиг түнжсэн үү? Тэгсэн. Тактикийн барилдааны тунсан хийгээд цэргийн начин Эрдэнэ тогтохтой давхар шуудганы барьц суртал хамгаалтын барилдаан хийж байгаа. Шуудган дээрээс өөрөө ганцхан зөрж дайраад давсан барилдаа харагдаж байна. Цэргийн начин Эрдэнэ тогтох бол ер нь баруун давхар шуудган дээр хэвтэйхэн барилдаа, зүүн давхар шуудган дээр тэр хүндсэн хангалтгүй барилдлаа. Цэргийн зан гончиг сүрэн, цэргийн зан цол хүртсэн аймгийн начин гончиг сүрэн маань 4 даванд аймгийн Хурц Арслан их чулуунтай барилдаж баруун талдаа мордоод давсан энэ. За говьлтой наадамд бас дээгүүр харах бүх яа харахгүй аймгийн начин өгөөдөө байна гэдгээс Амгаланбаатар Хурцтай хийсэн барилдаанаараа харуулсан. Ер нь бас их тэмцэлтэй сайхан барилдаж өвдөг шороодсон бол аймгийн Арслан нар мандах маш гоё мэдрэмжтэй барилдааныг харуулж аймгийн зан төмөн нөмбөрлөөр 4 давсан. Энэ лаг барилдаа шүү. Шуудгаа халах гад огцом таазаа шидэхтэн зөрүүлж өөрөө шуудгаа төрүүлж тавиад суугдаж байран дээр нь мушгаад давсан. Мэдрэмж бол их гоё байлаа. Тэгээд аймгийн начин Сундуужав аймгийн Арслан нар мандах нар бол яг Бүтүмаргийн хавржингаал өвөр Монгол бүгд нарийн хятадаар дулсад бэлтгэлээ хийсэн аргагүй бэлтгэл сайттай гомол харагдаж байл л дээ. За 4 давны онолт бас сонслох барилдаан. Наадах хавьд ямар барилдаан байв? Тэгэл хэд хэдэн начин бас олж шиг боллоо тийм өгөөдөө амгаад унаад алтан цоож Сумьяа ууз руу унаад тэгээд сайхан барилдаан боллоо. Тэгээд унжгаад нь баярлаад байгаа ч юм биш яг сайхан шудрал барилдаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү дүнтэй барилдаан болгоц сайхан шүү. Манай ард түмэн тэгээд яг юу хүсэж байгаа бас зарим нь ойлгодог хүн байна. Тэгээд сайхан цолтой хүн төрөх ёстой гэж зарим нь бодно. Зарим нь шудрах сайхан барилдаа хэрэгтэй гэж бодно. Ерөнхийдөө шудрах сайхан гэдэг юунд нь нийцгэл барилдаа мөс үлийн 2 жил болчлоо гэж бодож шүү дээ. Тэгээд Мөнхбаатар төрүүлэл баасан зөв зөрүүлж байсан. Алтан цоож Хурц Бадрангуй бол гончиг зэргийн зан болж байгаа ч тийм ээ сайхан барилдаа шүү дээ. Тэгээд ягаад гэвэл нөгөө бага хүүхэд насны үеийн цэргийн наадмууд хэдэн жилийн өмнө бүх цэргийн наадмууд энэ төрөж нөгөө харж үзээ яг тэр аль наадмын дурдаад яг тийм наадам нөгөө олон үзсэн улс чинь бас халширна шүү дээ. Асал тэгэл нэг тийм айхтар юм болохгүй. Ингэхүй тэгхүй тийм үлээлттэй байдаг үний хувьд бол бас сайхан болчлоо л гэж бодож байна. Тэгээд яг зарим үзэгчийн хувьд бол бас нэг цолтон дурчихгүй яасан болч гэдэг юм уу. Тийм бас байж магадгүй л тий. За ингээд 55 оны ямыг хамтдаа харцгаая. 55 онд аймгийн Хурц Арслан Төрмөнх аймгийн харцах Эрдэнэсэн жүгдрийг амлаж барилдсан. За аймгийн Хурц Арслан Алтан цоож Сумын зам Бямцогтыг амлаж барилдсан. Аймгийн Арслан Амгаланбаатар цэргийн начин Дорж Дэрмийг, за аймгийн Арслан Батцоож аймгийн начин Гончиг Сүрэнг, аймгийн Арслан Мөнхбаяр аймгийн Арслан Наран мандахыг амлаж барилдсан бол аймгийн Арслан Батцуур аймгийн Арслан Цоож Сүрэнг, аймгийн Арслан Эрхэнбаяр гурван бүхээс аймгийн Арслан Цагаан бандыг амлаж барилдаж аймгийн Арслан Хүрлбаатар Сундууж аймгийн начин Сундууж ам нар хоорондоо 55 он дээр тунаж барилдсан. Ер нь хэдэн жилийн өмнө нэг сумын зам ингээ бүх зэргийн наадамд аймагт ингээ шүгүрхүү шууд харддаг байсан байхгүй. Хаанаас ямар сумын цолтон гараад ир энэ хин яав найраа хийв хэнийг хэвтүүлв гэл. А одоо ч нөгөө барилдаан болгон эзэнтэй барилдаан болгонд дамжуулалттай болцохоор бид нар одоо ч Бямцогтыг хараас очт тийм ээ. Энэ усын энэ юм сайн залуу энэ нэвтрүүлэг бүр орсон тийм ээ. Энэ залуу одоо ингэж байгаа таньдаг болцоо. А энэ хүмүүс нэг цол авах гэдэг ийм өөр хүлээлттэй. Хуучин бол ерөөсө сумын зам дун дэш илэрэлдэл тэр хүн ерөөсөө болохгүй гэдэг тийм хандлага хүлээлттэй байсан. Тэр бол өөрчлөгдсөн сайхан. Цэргийн наадмын онцлог нь бас сумын зан залуу бүхчүүд бас дээшээ бол гарч ирдэг нэлээд олон тохиолдол. Тэгээ бас байна. Яг уу
3 5 онд бас нутгийн ахнар махнар юм шиг бас байж болно шүү дээ. Тэр олон дунд бол бас. Хөрөл арслан юм байна л да. Тонсон 2 хөлд юм чинь тийм ээ. Тонсон 2 хөл. Энэ дээр тэгж ордуулж байгаа юм шиг явдаг бүр амар тийм. Энэ дээр тэгд эхний хазаалтан дээр ч одоо юу болж байна гэхлээр онж авал Сумдун шуурын тесрэлч нэг талаас бас үнэхээр сүрхий байлээ л дээ. Тэгээд гаргаад ингэдэг. Дараа нь тэр мөнхөртэй хийсэн барилда хоёрыг хараад ямар амар аргагүй хурдтай эрттэй байлаа л дээ. нэг юм он гэсэн бодлого юм даа гэж бодсон би. Аймгийн Арслан мөнх хоёр аймгийн Арслан нар мантахаар 5 давж бүх зэргийн наадам дахин нэг удаа шүгэрж байгаа нь. Нар мантахаа мөнх хоёр нь авцсан уу? Тэгсэн. Тэгээд үлдсэн бол сундуг авах байсан байх л да. Бараг л их байх. Энэ хоёр хүчтээс бүх зэргийн наадмаар одоо 2 дахь удаа хоорондоо барилдаж байгаа нь. Өмнө нэг дунгуулдад очиж энэ удаа баруун талтаа сугдаж мушгаад давсан. Аймгийн Начин гомжиг сүрэн аймгийн Урсарслан Батцоожиг баруун талтаа мордоод 5 давж чимэг нэмсэн барилдаа харагдаж байна. Тонсоор бүх тэр нэг сундуужин маань бас яг өмнөх даваануудад барилдсан тэр нэг Синжигний барилдаанаа биш. Яг бас илүү одоо Хүрлбаатар Арслангийн барилдаанд төгсөн барилдаан гаргаад нэг жаахан залуу бүхий нэг тактикийн алдаа гаргачихуудаа гэмээр харагдсан. Хоёрахиж дунгуйлдаад аймгийн Урсарслан Алтан цоож сумын зам бямц цогтоор 5 давж байгаа барилдаа харагдаж байна. Бүр тийм задгаа явж байгаа юм шиг мөртлөө амар татсан шүү. Сонин тийм. Эхлээд бямц цогт өөрийнх нь хавраг өөрт нь хийх гээд. Тий. Ухс хийснээр тэр дээр нэг татаад дахин шатаал гүйцээлээ. Зүүнлэн татхад яг солгоо өрөлттэй бямц цогтын хувьд бол бас ариу үйлдэл өвдөг шороодлоо. Тэгээд энэ дүр зураг бол бас бям баргийн бас оргил дүр зураг байсан баг. Аймгийн Арцгарын чин зүгдэр 5 давж шүг нэмсэн барилдаа харагдаж байна. Өсөх гэдэг юм авч байна да тийм ээ. Тий. Цагаан банд. Тэгэл цагаан банд Эренчин зүгдэр Амгаланбаатар Алтан цоож гэж нөгөө Алтан цомын эд мал. Тий. Одоо унжгаа ирхэн баярч гэсэн яг л. Тий Алтан цом ил өгч. Энэ өрөөнд дээр баруун хойноос маш хүчтэй салхилчих шиг л сэвэлзээлгүйгээ явчихсан тэгээд нэг тогтч гидсийгээд аргагүй бас 2 гарын тамир их бие хүч бол маш ол зөрүүтэй байгаа гэдэг нь. Гонч өсрөө өөрөө бас Алтан цомын хүн шүү дээ тийм ээ. Тий. Бүтэн жилийн бэлтгэл гэдэг бол бас нэг өөр л зүйл юм л даа. Бүтэн жилийн бэлтгэл бүтэн жилийн суур бас мөн тий. Энэ Амгаланбаатар бас мөн. Зэрэг начин дорж дэрмээр 5 давж бүх зэргийн наадамда 2 дахь удаага. Энэ сугтаг яг цагаан болж авсан да. Дорж дэрмийн хувьд бас яг л барьцсан дээр бас баг зэрэг алдаа гаргаад тэгээ барьж тавиад юм болж авч чадахгүй байсаар бодол. Нэг жаахан амтгүй унчуулдаг юм байна. Энэ жаахан бас арсларгоо зоримогд барилдаа тийм байлээ шүү дээ. Ер нь яваад барилдчихдаг сайхан залуу. Тэгээд Амгаланбаатар арслан дээр бол харин нэг жаахан барьцсан дүрж чадлага өөрийнхөө барилдаанаа гаргаж чадахгүй байсаар харин гиндээд барай зөрөн дээр зөвлөлтөө сугдаж мушгуулаад өвдөг шороодсон. За 5-ын давааны барилдаа надад их хамтдаа харлаа. За энэ даваанаас бол одоо түрүүн бас ялаа тий Алтан цоож бямцогт хоёрын барилдааныг онцолж ярьж байсан. За бямцогтын хувьд бол ерөнхийдөө нэг зорьсон зорилготой ойрхон явбал залуу сумын цаан шиг л харагдсан. Өөрөө бас сумын зам болон залуустай хүүхдүүдийн хаалтын барилдаанд төрүүлсэн. За манай бүхөрөө нэвтрүүлгээр гэсэн орж ирсэн. Тэгтээ юу гэж ярьж байсан бэ гэхлээр хамгийн ойрын зорилго бол цэргийн одоо наадамдаа цол аваад за тэгээд Сумбад аймгийн Арслан цолонд хүрнэ гэж байсан. Яг үүнийг ч гэсэн одоо баталгаад ерөнхийдөө нэг даваал үдшүүдэл гэж бас харахаар байгаа юм. Тийм бах те. 2015 оны бүх зэргийн наадмаар нөлөө төмөн нэг мундаг үзээд. Одоо улсын навчин төмөн болсон сумын заанаас нэг цол авч чадаагүй л да зэргийн цол. Тэгээд ингэж барилддаг хүн тэгээ хожим цол авчдаг юм байна. Тэгвэл тийм ээ. Улсын цолд бас хүрсэн байдгийг эргээ харахад бас тэр мундаг үзээд нөхөр яаж болохгүй уншиж хоослож байдаг л. Тасарч байгааг харах юм бол уржлагын нямдаваатай их адилхан дуус тасарлаа. Тэгээд Зохны нямдаваа. Зохны нямдаваа 4 даваад Тухайн аймгийн Урсарслан өсгөрийн амд очиж барилж байсан. Яг төрүүлэхэд шийдээд барилж байгаа шудраг барилж байгаа хүмүүс ч одоо мэдээж аль одоо гараа амралт аваа гэхээ бодно шүү дээ. Тэгээд яв зөвхөн явж гэсэн одоо ер нь дараа нь их сайхан том золон төрчээд би нэг ингэж унж үлээ гэж сайхан яриа суухал ийм л барилдаан болч та дараа чи наадмууд нь олд юм чинь сайхан сургалт болоод өнгөрлөө л гэж харах бах. Тэгээд хүмүүс харин нэг буруу ойлгоод байгаа юм нэг тийм одоо
гомдсондоо тонирхсондоо уйлаад байгаа юм шиг шүү дээ энэ чинь. Одоо үнэхээр бас энэ хүртэл өөрийнх нь ус урсгасан хөлс хөдөлмөр мэдээж байгаа. Хүч хөдөлмөр тэгээ залуу хүний шарандаа л цагаахан шарандаа одоо тунж уйлж байгаа болохоос нэг одоо намайг авчлаа алтан цоож ямар муухай юм бэ гэсэндээ нэг тэгж гомдож одоо тунж уйлаад байгаа юм бол байхгүй. Тэгэхээр энэ бол цаашдаа тэгээ баярын нулимсаар солигдоод явчихдаг. Мэдээж тийм. Байлдааны дараа ч гэсэн алтан цоож Арслан бас хэлжэл байлээ тий. Хэрвээ өнөөдөр цэргийн цолтонд хүрэхээс бол цаг нь болсон бол намайг даваад болох байсан. Тэгээд дүүдээ бас амжилт хүсээд 100 одоо аймагтаа заавал төрүүлрээ гэдэг урмын үг хайрсан гэдэг. Бас л их сайхан урмын үгийг дараа нь хэлж байсан. 8 он дотор бол тэгээд өөлөх хүн алгал байлаа шүү дээ тийм ээ. Бид нар одоо бүтэн жил харсан. Бүтэн жил чансаатай байсан. Тэгээд чансаан дээрээс чансаатай хүмүүс нь л шалгуурч гарч ирсэн юм чинь тэгээд түрүүн дахин дахиад тэр алтан цомод дээр барилдаагүй мөнх үер л юм уу тийм ээ. Дахин зэргийг байсан уу юу тийм ээ. Чойжл сүрэн бас одоо барилдаагүй. Одоо чойжл сүрэн 16 л үлдсэн тийм ээ. Сүүлийн 8 он чинь тэгээд нэр гол одоо яг төмөрцгөөж байсан бол гэдэг нэг тийм ээ. Энэд байсан бол тэгээд ер нь яг алтан цомын л нөгөө улсын цолтой 3 хүнийхээ ард талд нэр ихэд яг гол чухал давруудыг авдаг хүмүүс ч энэд байсан шүү дээ. Тэгээд яг л ерөн бэрэл орж ирж байна. Насаад алтан цоож судрамгүйг өгсөн ярилцлага дээр бас нэг би өөрөө нэг аймгийн цолны босго юмаа гэсэн утгатай нэг өгүүлбэр хэлсэн байлаа шүү дээ. Тэр их гоё өгүүлбэр бас хэлсэн байлаа шүү. Одоо өөрөө л бас яг энэ үний чинь давж иж аймгийн цолны босго алах болохоос ингээд гуйж говшаад аймгийн цолны босго алахчих юм. Одоо улсын цолны босго алах нэгдэг дээр ч нэг юм адилхан яриа байгаад байдаг шүү дээ. Тэг өөрөөсөө бас босгоны юм аа энэ маш сайн босго авах хэрэгтэй гэдэг. Босго ярихад бол их өндөр босголтой. Цоож чинь баг өөрөө улсын цолны босго шиг л өндөр босго шүү дээ. Улсын баринадын 5 дээр бараг тонож чойжигтэй яах уу гэдэг шухуу хэмжээний өмнө нэг сумын зам давна гэдэг бол хэцүү л дээ. Тэгээд энэ цаг үе одоо манай Шилдэг аймгийн цолтнууд тэгэл яаж унав те. Тэгээ бодохоор ч юм бол бас хэцүү. Ер нь бол харин зүгээр нөтгөн мөнхөнд яаж айцэн л гэж бодогдчихлээ. Энэ жилийн барилдуудыг харахад бол те. Мөнхөнд зэргийн надмар сайхан барилддаг бүх гэдгийг харууллаа. Тэгээд нодлонгийнхоос ч илүү хүчтэй байх шиг байна. За ингээд 6-гийн давааны амыг хамтдаа харцгаая. Нодлонгийн Мөнхбаатар бас яг эсрэгээр гоё байсан л та. 6-гийн даваанд Хурцаарслан алтан цоож аймгийн арслан цагаан бандыг амлаж ярилцсан бол аймгийн арслан Амбаланбаатар аймгийн хацаг Эрдэнэчин жүгдрийг за ингээд аймгийн арслан Мөнх 2 3 бүхээс аймгийн арслан Хөлбаатарыг амлаж ярилцаж Батцуур Гончиг сүрэн 2 хоорондоо тунаж ярилцсан. Аранган 2 хоорондоо 6-гийн даваан дээр тунсан. Мөнх 2 Хөлбаатарыг аваад Аранган 2 бүхээ хооронд нь үлдээгээд Мөнх 2-ийн ам өөр бол яах байсан бол гэж нэг юм бодогдчихлээсэн тэгээд. Мөнх 2 Аранган 3-ийн ам хоорондоо яаж барилдахаас л хамаарах гэдээс л да. Давааны төгсгөл бол. Хоёр бүх 2 дахь удаага ингээд харцан сул нийтлэх даваанд хоорондоо барилдаж байгаа юм. Говьсөмбөрийн нааданд бас 6-гийн даваанд хоорондоо барилдаад. Мөнх 2 давж байсан бол Хөлбаатар Арслан маань энэ удаа сайхан даагаа нэхэж давж байна. Анх удаага Мөнх 2-ыг хайж байгаа юм билээ. Мөнх 2 чинь 5 дээр Амгаланбаатар явах шүү тий. Тэгсэн 4 дээр Батцуур үлээ. Биш 4 дээр Будагийн Батцах андуурч. 3 дээр Батцуур. Гончиг сүрэн. Гончиг сүрэнтэй барилддаг баг. Барилдаагүй тий. Тэр наадмаар. Би тэгээд тэр говьсөмбөрийн наадмтай адилхан юм байна да. Батцуурыг бас авчих чинь болов уу гэд. Харж ирсэн. Батцуурыг бол авсангүй. Тус хоёр бүхэн барилдаанд гар гаргаж байран дээр нь ачаад. Аймгийн начин гончиг сүрэн сургаад авч байна. Ачаа тохоо хоёр нь дундуур л тий. Бараг их зэрэг. Тий. За энэ бол надад 4-ийн даваанд Сумын озер начин давсантай их адилхан юм шиг харагдаж байгаа барилдаа. Аймгийн арслан цагаан банд хэдий ингээд өвдөг шорож байгаа ч гэсэн тэрээр аймгийн начны чимгийг өөрийнхөө ирмэн дээр нэмээд амжиж байна. Хөл дотор оруулт татаагүй мөртлөө нэг тийм сонин хэрүүл ятсан тий. Энэ одоо энэ гойныхын дөрөв толгойд булчих том ингээд зүгээр шахчихж байна тий. Жохон шахаад зай гаргаад тэр дээр нь зүгээр гарсан зайн дээр гарийнхаа тамираар хөрөлдөж өгч байгаа юм шиг харагдаад байгаа. За Шүгэн аймгийн бүхэн барилдаанаас хамгийн удаж шийдэгдсэн аймгийн Хурцаарслан Амгаланбаатар аймгийн Арцаг Эрдэнэчин жүгдэр нарын барилдааны дүрс харагдаж байна. Он жоод 2003 оны бүхчүүд. 20 жилтнүүдийн барилдаан байх нь. Аймгийн Хурцаарслан Амгаланбаатар баруун талдаа хавраад давлаа. 20 жилдээ 3 хоног гэхээр ч одоо л их сургуулаа төгсөж байх насан дээрээ ер нь ирж байгаа гэсэн үг юм биш үү? Тэгээд сургууль нодлон төгс. Тэгээд 25 он төгсгөл юм л да. Амгаланбаатар урцыг бол нөгөө нас залуу гэдгийг нь бас нэг талаасаа мартчихад байгаа юм шиг нэг тийм. Энэ хоёр бүхтэр хоёулын дээр л байгаа даа л та.
Эрдэнэчин зүгдрийн хувьд бол бас л Амгаланбаатарт нэлээд утсан шүү дээ, тий. Тэгээд давсан бол дээшээ бас боломж хэр байсан бол. Одоо унтсан ч одоо тэг боломж юм байсан гэж ярихаар. Тэгээд нутагтаа сайхан 5-7 оны чимэгтэй нутагтаач барилдахаар болж байна. 1024 хөрөлдүүлж бас улсад дээр нь өссөн үсээгөө ирэл барилдах байх. Тэгээд Элбгийн баасан дор жах шиг ер нь бас нэг 4 давчиж магадгүй юм шиг л байгаад байгаа шүү дээ. За ингээд 7-гийн давааны хамыг харталтаа харцгаая. За шүгийн дөрвөн бөхөөс аймгийн арслан Алтан цоож аймгийн арслан Амгаланбаатарыг хамлаж барилдаад Хөрлөбаатар Гончигсүрэн хоёр хоорондоо тунаж барилдсан. Хөрлөбаатарын хувьд ерөнхийдөө л одоо давсныхаа дараа нэг тийм реакшн гаргадаг тий. Ялангуяа өчигдрүүд бим гарагт бол илүү л одоо олон гаргаад үлээ түүнийг жинсэн үзэгчид нь бас нэлээ анзаарсан дараанаас хүмүүс их асууж байгаа харагдсан. Ер нь өөртөө ихтэй байгааг л нэг шинж нь тэр байх тийм ээ. Өөрийгөө хурцлаад ер нь дайчин барилдал өгөхөлтөө тэгээд өмнөх даваанд хүнд барилдаа хийсэн аймгийн урт арслан Амгаланбаатарыг аймгийн урт арслан Алтан цоож амлаж авч аймгийн арслан Хөрлөбаатар аймгийн очин Гончигсүрнээр тунж барилдсан. За энэ бол яг барилдаан шийдэгдсэн золгооны барилдаан харагдаж байна. 2 дугаар барилдаан байна тий. Яг энэ хүү дүрсний ард хэсэгт харагдана да. Маргаан дагуулдаг барилдааны шилжилт. Яг энэ үйлдэл дээр нэг баруун талтаа хутгах гад хоёр тааз их ойртон тэр дээр татаад хавирсан байлаа. Сайн хавирсан байдаг шүү. Бас өрхөө сенсор зэврэгдсэн мөлий дээ. Тэр энэ хий утгаад өөрөө ер нь заагаа маш гоё ойртуулж өгөөд татаал цээж эргүүлчихэд болцохоор болгоод өгсөн. Хөрөнгө аймгийн Хотон цумын ариа аймгийн начин Гончигсүрэн аймгийн хурц арслан Алтан цоожтой тэрүүн барийн төлөө шалгаран үлдсэн энд. За зүүн талаа дунгуулдаад Сингэн дээрээс татаад давсан барилдаа. Энэний өмнө зүүн давхар очиж буцаад татсан баг. Тэгсэн. Энэ баруун онгодтой нэг дахиулдаг байлаа. Эндээс хараад энэ зөгийг нэг давталтай лээ. Тэн дээр харин ер нь л хайна маягтай харагдаж байдаг шүү. Тэн дээр бол их тийм харахад бол ер нь яг л хайна. Энэ талын өнцөг энэ дээр бол ерөнхийдөө яг л ойрхон юм л гэж харсан шүү. Яг механик гүйцэтгэлийн хувьд бол Хөрлөбаатарын талд бол давуу тал байгаа тийм. Тэгээ санаачлага юм бол явсан. Тэгээс хариулаа шидэж байгаа гэж. За чи ширвээ эсэргүүл гарч байгаа л да энэ чинь. Зүгээр яг өхмөл биш би биш шүү дээ. Гэтэ хөлийн цэцүүд бол яг энэ барилдаан дээр зөв шийдвэрийг гаргасан байх л гэж. Тэгээд харж байгаа бол шийдвэр гаргаж байгаа. Тэгэл одоо унжууга бүхийнх нь фенүүдийн хувьд бол мэдээж харамсалтай л шийдвэр болно. Одоо энэ хоёр бүхийн хэн байх нь хамаагүй ер нь аль нэг иймэрхүү байдлаар унахад нөгөө хүний бүхийнх нь фенүүд одоо ч тэгээ ер нь хонгодуулаад явж байгаа энэ төр үед бол ер нь яаж игээ ширвээ гаргая гэдэг бодлого бүхэн толгойд орж ирээд шүү дээ. Гараад талаад нэг юм хийгээд үзье гэсэн л зөрүү тохиолдож магадгүй гэдэг тийм барилдаа харагддаг болсон байна. Аймгийн начин Гончигсүрэн одоо Цэргийн зан гэж дуудах. Цэргийн зан Гончигсүрэн бас үндэсний үхийн бэлтгэлийг ер нь их давгүй хийж байгаа гэдэг нь саяны хаврын дээр өмнөх тэр шуудганы барилдаанууд дээр харагдаадсан. Тэгээд түрүү үзүр дээр бол харин энэ барилдаан төдийлөн гарч өгсөнгөө. Хоорондын харьцааг их хол болгож байгаа барилдаа юм байлээ. Цоож амгаа юу? 7 мол болчихсон зүгээр. 8-1. 8-1. Хоорондоос 8 насны зөрүүтэй хөгчөж бас аргагүй л баг л доо гэт. 95-2003 гээд гарч байгаа. За ингээд үзүүдрүүний барилдааны хамтдаа харцгаая. Өрмөн 26 оны эхний цол чимэг болгох бүх зэргийн баяр наадмын тэргүүн барийн төлөө шалгаруулсан хоёр бүх болтлын цолуудыг ханиулсаар гарч ирлээ. Ямархуу чансаатай ямархуу бас шудраг барилдаа болсон бэ гэдэг нэг талаас ингээд тэргүүн барийн төлөө үлдсэн хоёр бүхөөс сайхан харагдахаар байна. За ер нь амархан шийдэгдсэн барилдаан болсон доо. Хоёр талаараа барилдгийн бас давуу тал илүү давуутай нэмж зүүн дээрээс гарч байгаа. Толгой зурулж шуудгын барьцыг халаад баруун одоо золгоороо барилдааныг шилжүүлэх гэж Гончигсүрэн начин
баг зэрэг зай гаргасан тэр дээр зүүн талдаа мушгаад тэр наашаага шанаа дөнгөж ирэхэд зүүн дээрээс дагуулад мушгичих байгаа юм. Нэг ингээд таяхында гэсэн тийм санаа тактик төлөвлөгөө бол ер нь энэ өдөр алтан цаа шурц дээр ер нь гарахч бас хэцүү юм байл л дээ. Улирлын дурш гонжиг сүрэнтэй барилцсан хүмүүсийг бацхад бол Батсуур аваргатай хийсэн барилдаан, Пүрүдэг орслонтой хийсэн барилдаан, Алтан цааштай хийсэн барилдаан гурыг хараад ирнэ. Үндэсний бүхэн барилдаан гэж ямар айхтар зүйл вэ гэдгийг харагдчихлаа л дээ. Нэг нь шуудан дээрээс дарчаа байсан зүйл те. Суур Арслан болохоор нөө давуулж гуйлаад тэгвэлдээ. Сая энэ цойжийн толгой зөрүүлдэг энэ гурав бол бас үндэсний бүхэн амар хичээл явж байгаа хгүй одоо юмд бол. Тэгээд нийт хэрэл бас сурах юм бас зөндөл энэ мундаг өгч гисэн. Цаана дээр нарийн деталь юмнуудаар тэд нар бас амар тоглож байгаа хгүй. Авраг бол нөө золгоон дээрээс задлаад байхад шууд тэн дээр нь дараад дарцсан шүү дээ. Тэгсэн. Энэ барилдааны явцд бол бас тактикийн барилдаанд одоо гончиг сүрэн начинтай, гончиг сүрэн зэргийн зантай ер нь яаж барилдах ёстой вэ гэдгийг нэг талаас бас аймгийн урт судран гарсан алтан цоож баг харуулсан дагийн мэрэл харагдсан. Барилдааны туршилтал ер нь баруун гарыг дарж үндсэн баруун талд нь барь цөглгүүгээр хорж барилдаж түрүүллээ. За ингээд Батлан хамгаалахын сайд Батлууд сайд аймгийн урт зарлал алтан цоожид чимгийг нь гардуулж түрүү бүхэн алтан цомыг гардууллаа. За ингээд энэ цаг мөчөөс бол ер нь яг аймгийн салтнуудын донд бол хамгийн одоо дээр нэрмэгдэхээр болж байгаа тийм аймгийн зэрэг Одоо энэ төр барилдаж байгаа. Сүүлийн 3 жил 2 дахь удаа ингээд бүх зэргийн баяр наадамд Хинтээ аймгийн бүх төрүүлж байна. Хинтээ авраг бүхийн дэвжээний бас үйл ажиллагаа зохион байгуулалт бэлтгэл сургалт ямар байгаа вэ гэдэг нь нэг талаас бас ингээд харагдаж байна. Гончгогийн хувьд бол одоо жодоо бол төр завсарсан. Өнгөрсөн дугаар дээр бас хэдүүлээ Grand Slam-д орон орохгүй гэвс нэг ярьж байсан тий. Энэ удаа бол үнжиж байгаа гэд жодоо хэсэг завсарлаад үнжих төлөвлөгөөд анхаарлаа хандуулж байгаа гэдгийг бас барилдааны дараа ярьслахын дээр хэлж байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бас л нэлээд дээшээ зорж байгаа нь бол яг харагдаж байна шүү дээ тийм ээ. Одоо улсын наадамд шууд ирж барилдаж гарцааг бол болчихлоо л доо. Өмнөх дугаар дээр ер нь бас зэрэг наадмаар барилдаад улстай барилт болоог харж ирсэн. Тэгээд харин наабах бас нэг туулаад жилдээ бүх гээд ярьж ирсэн. Тэгээд төрүүлээд энэ өглөө нь бас юу зурхаа хараад туулаа жилдээ бөхчүүд сайн байна. Бүрээ маш сайн гэвчсэн бахаар за дагонч өсөрн төрүүлээд аймгийн начингийн ирэвтэй юу начингийн жимхтэй арслан болоод ер нь улстай барилт авчих юм байна да гэдгсэн. Хөрлөөч нь туулдаг юм. 90 биш юм. 2000 юм билээ. 2000 гол. Тэгээд манай миний 90-ийн нөгөө нэг найдварууд дээр чи мөнхүүш гончгсроо ирүүлчихээд. Магадгүй бас бид улсын их баяр наадмын 1024 бүх барилдах юм бол 4-ийн даваанд Жодоохийн спорт ялуус хэмжээний мастер Монгол Улсын гавь тамирчин Монгол Улсын дархан авраг Намсраажийн Батсуур аврагыг цэргийн зам Бат гончгсрынтэй нугарахыг нь ер нь харж магадгүй байх гэж тийм байх. Яг зөв 1024 бол аймгийн харцагнаас ч бас олноор барьж магадгүй л дээ тийм ээ. Дан заанууд бас энэ таамагт бас ер нь сайн их магадaltaй байлаа. Аймгийн харцаг ер нь чинжиг өдөрч гэдэг юм бас байж болно тийм. Бүрд орж гантуулах гэсэн аймгийн харцагуд байгаа. Нөгөө 2016 онд л өнөө зоригооч зэргийн начин. Мөнх таван байгаа очиж бэг зэрэг хайж гарч ирэл. Мэж зэрэг хайж гарч ирэл. Тэгэхээр аймгийн баяр наадмууд хойшлогдоод улсын баяр наадмаар 1024 барилчих юм бол жижиг ахтасч бүгд ороод байна л дээ. Тэгээ нэг чинь нөгөө 3 давааны төгсгөл рүү ам аваад томор барилдаж шүү дээ тийм ээ. Ер нь өсвөсөн 4-ийн даваанд бол нэг том цолтны аманд аймгийн цэргийн зам гончгсрын бол очиж барилдахаар л болчихлоо гэж. Ихтэй эрт хэлээд үзүүлж улсын баяр наадмын 2-3 даваа байдаг. Аюултай зүйл байна шүү дээ. Тэгэхээр эрдэнүүгийн мөчрөлийг яаж ялаа тийм ээ. Мундаг хүлээгээл явж. Локер занаач бас түлээлттэй жил байгаа. Алтан цаарч хурцсан үед бол одоо хурц бадангуу гэдэг чимэгтэй болчихлоор харин тэр ам авах боломж л илүү мэдэж гарч ирж байна л гэсэн үг үстэй. Тэр нь 2-3 өмнө л өмөрж байгаа. Тий, Мөнхбаатар хурцынхан дээр гарч. Тий, хурцын дээр. Тэгээ өмнөх нөгөө 1024 бүх барилдсан жишээн дээр ч юм бол цэргийн арслан Жамбалд орж 5-ын даван дээр бүр ам авсан шүү дээ. Тэгэхээр бас энэ жил 1024 бүх барилдах юм бол магадгүй өөрөө хүртэл ам аваад тунахгүй сайхан барилдчих боломж гарч ирлээ. Ер нь энэ сайхан шудраг барилдаад авсан чимэг нь ер нь тэгэл цаашаа үр өгөөж өгдөг юм байлээ л дээ. Гişгбаатар начин бол тухайн жил бол үнэхээр гайхалтай бүх зэргийн наадамд төрүүлээ, шудраг барилдаж төрүүлээ цаашаа нефт явал улсын начин болж байсан. Хаваалтаа зэрэн тогтох байна тийм ээ. Алтбаягийн хоёр хоёлаа үлдэж ийл төрүүлээл тэгээ шууд улсын начин шүү дээ. За ингээд энэ жилийн одоо
35 дахь удаа бүх зэргийн наадам ингээд өндөрлөлөө. За түрүүн бас шууд дамжуулалтын дундууд наа байхаас үнэн шудраг ийм сайхан байлдаан боллоо гэд. Нэг энэ байлдааныг базаад хэлвэл дараа жил хүртэл бас хугацаа байна. Тэгээд зэргийн наадам сайхан боллоо. Одоо өмнөөс илүү сайхан зэргийн наадам. Бүр одоо их тийм төгс гэдэг юм уу тийм наадам бас хүлээгээд бас сайшаач тийм ээ. Заавал нэг 4 хурцаарчлал үлдээд ч юм уу тийм ээ. Ингэж барилдахыг бас хүлээгээд өгч одоо сайшаач. Энэ дунд бол бас сайхан наадам боллоо тэгээд алтан цаажтай бас шудрах сайхан барилдсан. Нэг Монгол түмэнд аяараа л бас шагшиж баярлал талархаж байгаа хэлж явах шиг байна. Манай хууч Ахмад томцолтой өгчүүлж бас постын дэс харагдчихсан. Энэ дивжний бас нэг эзэн нэм шиг барилдлаа гэж. Яг л тийм шиг. Илсэн цолоос дөхөх хэлбэлүүд юм байна. Олон жилүүдээр бас харж үлээж ингэж байдаг. Мэдээж бас яг цэргийн наадам төрүүлсэн бөхчүүл их тухайн жилдээ ер нь дараа нь бол заавал усын цолонд хүрдэг гэдэг бас статистик нь бас харагдахаар юм билээ. Яг төрүүлсэн жилдээ тэр жилийнхээ усын наадам төрүүлсэн бас 4-5 бүх байсан. Магадгүй энэ жил бол Бацааж Арслан бас усын наадам төрөх юм бол энэ статистик дахиад нэгээр нэмэгдэж ахихаар байх шиг байна. Тийм. Одоо 2095 оны ус 2 дарахаа урагч одоо Арангаад төрүүлсэн байсан л да өмнө. Тэгээд одоогоор бол хурц болж барилдсан юм да тийм ээ. Шууд улсын зам болсон. Тийм, шууд улсын зам болж ирсэн. Манай Лавгрэл зам байна, Бадамсүрэн байна. 2004 онд Говьлтал лавдэрч начин цэнгэлтэд төрүүлээд тэр жилээ шууд аргач яахтай Цэнгэлтэй тавдаа. Тэ тавдаа шууд гооч ирсэн санагдаад шүү. Тэгээ начин болж ирсэн гэл шууд чигээрээ явцдаг болсод байдаг. Лутанбатцарг бол хойдон жил болж ирсэн баг. Зэрэн тогтох начин бас тэр жилээ Говьлтан зэрэн тогтох шууд тэр жилээ нэвт яваад цал авчиж ирсэн гэл. Одоо нэг жил юм 2 жил хүлээдэг юм уу гэж бодод шүү дээ. Тэр зэргийн Арслан болцсон. Тэгээ одоо нөгөө өнгөрсөн жилийн түрүү бүх Мөнхбаатар маань одоо бас бэлтгэл сургуультай бацаагаа сайхан галууд гараад ирэх баг. Жамбалдэрч ч одоо өөрөө 2 удаа солны тоонд гарцсан юм байна уу тийм ээ. Тэгсэн. Тэгээд олцсон сайхан цэрэн юм гээл одоо энэ тэл болж байгаа шүү дээ тийм. Одоо өдөр барилж байгаа юм шүү дээ. Тэгээд хөдлөсөн цал авцсан. Шилжууж уртсаага 1-7-аас 8-7 хүртэлх барилдааныхаа тоймсон дүрсийг хамтдаа харцгаая. Энэ хүү бас 1-8-7 барилдааны дүрс төр ер нь ямар хуу барилдаан хийсэн бэ? Аймгийн цол ер нь яагаад энэ хүнд багтж байгаа вэ гэдэг нь бас нэлээд тодорхой харагдахаар байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Хамтдаа бүтээй Рио Тинто. Таны санхүүгийн нөмөр. Ирээдүйг технологиор холбоно. Mobicom. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хүний амьдралын бүх хэмж итгээс эхэлдэг. Анх би амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж байсан хүнтэй гэсэн чинь одоо зориг нэгтэй, найз нөхөдтэй болж улам олуулаа болоод бүгдээрээ л хөгжөв. Хүн ер нь эрүүл байх, сурах, хөгжих, боловсрох орчин нөхцөлд байх юм бол зогсолтгүй урагшилж амьдрал цэцгэлээд хэрдэм байлээ. Манай хамбогдсон яг л тэр замаар хөгжиж байна. Supreme аккумулятор. Уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой хүүтэн асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлай компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Өнөөдөр ирсэн жаргалтантай шар төмс шүү. Гой төмс аваад. Төмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр.
Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Гар утсыг Монпейн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Өв тээсэн өрөмтдөг сүү их нүүдэл. Урхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home. За үзэгчдээ ингээд бүхүүрийн нэвтрүүлгийн 49 дахь дугаар үзэж та бүхэнд шууд хүрч байна. Ингээд шууд амжилт ерөнхий ивент тэтгэгчээр хамттай бүтээр Rio Tinto, үргэлж өдөө Apple компани, ирээдүйн технологиор холбооны Mobicom, удирдлагаагүй автомашин авахыг хүсвэл ган тоос моторцыг зориорой. За мөн хамтран ажиллагчаар Хүчрэг Монголын хөгжлийн хөт Шунхлай компани, зориглон брэнд Оргилон амдрын өв тээсэн өрөмтдөг сүү их нүүдэл, үрхийн үйлчлэгээний эхлэл Mobi Home, Monpey хэлбэрвэла тос тосгооны материалын үйлдвэр Petronas хамтран ажиллаж байна үзэгчдээ. За ингээд сая рекламын өмнө бас алтан цааш хурцсан яг микс барилдаануудыг тойм барилдааныг хүргэж байгаа реклам орчлон ингээд үргэлжлүүлээд бас алтан цааш хурцлангийн барилдаануудыг хамтдаа цэцгээе. Бүсрийн байрдад нэгийн даваанд Баянгор аймгийн Яриат сумын зан анх хоёрыг дутуу явахтанд авсан. Нэгдлийн анх хоёр юм биш үү? Бас л аюулгүй юм шүү. Энэ бол саяхан чөлөөтөх спортын мастрынхаа цалны үнэлгээг авсан байлаа. Дөрөвдөөс орой хүрэл энэ авсан шүү дээ. Одоо аймгийн сулмт л ус яригдж байгаа. Сумын занцлах шилэн дээр дөрж дөрвөлж тавсан. Хоёрын даваанд мөн адил аймгийн зөвлөлөө их ойрхон шахаж барилдж байгаа. Ултай аймгийн Баян улсын Яриат сумын зан бэлгүүнэг дунгуулчихсан. Бэлгүүнэг чи хэнийг хийсэн? Отгоохыг хийсэн. Тэгсэн. Сумын зан бэлгүүнээ сүүлийн 3-4-5 сарын сумын золтны барилдаанд шүүгэрсэн бүх. Тэгэхэд л ингээд гарын үзүүр дээр Боггоо ночингийн шав. Баян уулын бэлгүүнэ гэж. Олтой наадамд харгал залуучууд нэг сумын заанууд гэж бас түүж юм орхон. 3 дээр сумын зам хотыг 4 дээр аймгийн начин сумын авцрыг тавлаа. Татуулахгүйгээд баг зэрэг суугтан зүгээр юутай хайтан тэр жигтэн татаал. Харин тий. Сэгсрэл тавьчих байна. Тэмэн дааны байдал та. Дахиад шилдэ дунгууллаа. Яа. Аргасах. Сумын зам бим цогтоор давж байгаа дүр сарагдж байна. Эпик компани аймгийн хурцарслан Таваас өрнгийн алтан цоож сумын зам бим цогтоор тав давж өгөрж байна. Ялтчгүй давтчгүй гэдэг шиг. Хөдлөшгүй объект байгалийн давчгүй хүчин зүйлэгдэх шиг л байгаа юм л да. За цагаан дарслан мөн адил шахажтаад давсан. Алдармын тамир спортороо эпик компани аймгийн хурцарслан За тэг онсын байр надмарч бас амаргүй шүү дээ. Тэгээд барилж байгаа бүхчүүдийн одоо би жин зөрөг авсан цол гэж бүх юм ондоолч болохоор тэгээд бэлтгэл. Тий, яг иймэрхүү хүлээлт тавихад бол бас арайч цохимжгүй байж магадгүй бах. Зүүн хэлгүүсэн жигний барьсан дээрээс дарж дунгуйлдаад мэхэг үзээч. Барилдааны талбай өөрчлөгдөн, гадаа барилдан, тухайн өдрийн цаг агаар гэл бүхий л зүйл хамаардаг учраас бас манай Монголын үндэсний бүхий Орхон баяр 5 дараа авах уу гэл хүн асууад байлаа шүү дээ. Орхон нэр хайцаж бас амгаа нэр шиг гэдэг үст. Нөгөө талтай. 3 сүд зайн урч 3 минийга сайхан тавьчихсан л байдаг та. За тэгээ тэргүүн барилдлах барилдаанд зүүн талдаа мушгаад
давсан барилдаа маань алтан цоожч ер нь зүүн талтай нь бол харин баталгаатай юм билээ. Энэ өдрийн турш ер нь зүүн талтай их олон их хийж давсан. Баруун талтай бол ер нь явцын дунд сурсан тал нь баруун тал юм билээ л дээ. Бас л гэхдээ нэлээ олон хүнээс сайн баруун шүү. Баруун нь бол бас Унган баруунтай хүмүүсээс үү. Яг хүн 8-д авч төрүүлсэн барилдааны тойм харагдлаа. 1-ээс 5-ын 8-ын даа хүртэлх тойм. Шилдэг сумын заануудаар 5-ын даа хүртэл давж шилдэг аймгийн давтангийн сумын яг л байсан юм чинь. Сумын язарч гэсэн хэрвээ алтан цоож хурц бодрангуугаас зөрхөл юм бол цолоо батлан цаашлаа цолоо ахиулах хэмжээнд барилж байгаа залуу тэгээд. Тэгэхээр л бас аргагүй дээ л өвдөг шорооч чинь. Бас нэг улсын цолтон ороод ирсэн юм уу гэмээр бас дүр зургуудаас харагдчихдээ зарим байлжээ дээрээс. Алтан цоож жоохс нэг талаас бас одоо Турк улсын цолтон авч энэ талбараасаа дээш шатахгүй бол бас ер нь хүмүүс бас ер нь жоохон нөгөө манай монголчууд ч өдөмт гадуу талтай хүмүүс болохоор дараа жилийн иймэрхүү байдлаар дахиад төрүүлэх юм бол ер нь тэгэл энэ нэг ямар хоцохон тавьдсан хэлэхгүй. Өглээд нараа. За ингээд нэм гарагт болсон барилдаа нэг хамтдаа томилон хөргий. За нэм гарагт бол Өмнөг аймгийн Манлай сумын харьяат бүгд найрамдах Монгол Ард улсын аслан дэмүүлийн нэрмжид наадмын өмнөх сорилго барилдаа болсон. За энэ барилдаанд бол 224 бүх барилдсан байгаа. За ингээд дөрвийн давааны онолтыг хамтдаа харцгаая. За дөрвийн даваанд улсын арслан бүрэг таваг аймгийн начин лавг мэгмэртэй. За усын зам Батүлзийн аймгийн зам Дорь самбуу. За усын зам Од Баяр аймгийн арслан Эрдэнэ тулхтай онолтож барилдсан. За усын зам Хөдөр уулга аймгийн арслан Зандан хүүтэй. Усын зам Сүхбат аймгийн арслан Ган тулхтай. Усын арцах Баасан хүү аймгийн арслан Цэнд аюуштай. Усын арцах Мөнхөрдөн аймгийн арслан Алтан гэрэлтэй. За усын начин Чимэд Бандан аймгийн арслан Гай Эрдэнэтэй. Усын начин Даваа очор аймгийн арслан Батухтахтай. Усын начин Сосор орон усын аймгийн арслан Төвшин төгснөр хоорондоо онолтож барилдсан. За мөн усын начин Баянмөнх аймгийн арслан Бадралтай. Усын начин Төр болд аймгийн арслан Өсөгбаатартай. Усын начин Бямд орж аймгийн арслан Баянсүгтэй. Аймгийн арслан Амгаланбаатар аймгийн арслан Даштинбэрл нар дөрвийн даваанд онолтож барилдсан. Мушгаан дээр хоёр хурц арслан хоорондоо онолтаарсан. Аймгийн начин Лавг мэгмэр хүчтгүүн барилдааны 3-ын даваанд Монгол улсын арслан Цэдвийн Содон дурж арсланг даваад 4-ийн даваанд Бүрүү давг арслангийн аман дээр очиж барилдахаар боллоо. Говийн 3 арслаа давсан да. Аймгийн цолтнуудаас бол ерөөсөө Амгаланбаатар Баянсүг Бадрал гэдэг чинь. Тий. Дорногоо өмнө дунд 3 арслал орж ирсэн юм лээ. Данд бусдын дандаа улсын цолтой өгч байсан. Сэнэчин сасар өмнөг зүүн талтай хөмрөө залгаж хутгах гад өөрөө сунаад мушгуулж өвдөг шороодлоо аймгийн арслан Төвшин төгс. Хаврын үлрэлт за хаврын адагсар зуны ихэнх сард бол манай улсын начин сасар урмын бас бэлтгэл сургалт. Ер нь их сайхан байна. Библиэл дээр явж гисэн сайхан жинэмэд эргээд начин болж байгаа үеийн соохтол их төстэй. Тэр буянт сумын ойгоос хойш л ер нь тэгдэг сайн болол эхэлсэн шүү. Тэр ойгоор сайн барилдаж бэлтгэлж хийж эхэлсэн баг. Тэгээд улсын уран барилдаанд орцох төрөгийн баасан хөөрийн шав аймгийн арслан Цэнд аюушаар дөрөв тавж байгаа барилдаан харагдлаа. Нөртлөгийг хийсэн тэр барилдаа мөн ганган барилдаа шүү. Бас үг. Хоёр дээр баха тийм. Тий. Нөртлөгийг баруун талдаа наагаад аль хэзээ өлн очсон багт нөртлөг дөнгөж шанаа нэргэжэлээ шүү. Тэр элэг үсэн дээрээс дард дунгуулдаатай явдаг. Улсын зам дөрвөлг аймгийн арслан Зандан хүүгээр дөрөв тавж байгаа барилдаан харагдаж байна. Жилийн хаалтуудтай харьцуулахад ер нь бас улсын цолтнууд их олон барилдсан. Ийм хаалттай барилдаан боллоо. Тийм байна. 6 сарын 20-оор биш 6 сарын 7-нд болж байгаа юм чинь тэглэг байх. Энэ чинь бол нөө бэлтгэл авахын өмнөх барилдаан болчихлоо л доо. Бэлтгэл авах дараах биш. Өгч хөгчүүдийн бас арсны өнгө бор шар гэдээ ялгараад 6 сарын 20-д гараад их гоё харагддаг. Сайн бэлтгэлтэй байгаа бүх бол ер нь тэгэл арс нэг боролцсон. Тодорхой харагддаг. Энд бол бүгд сайхан цагаанаараа барилдаж байна. Яг бүхэн тоос нэг жоохон цөөхөн болчиход хүрэлцэхгүй талтай болчихд юм. Тэрнээс оноолтон дээр их жоохон яриухтай тэгээд бүхэн тоон өрөхгүй байна гэж бас л манайхан ч өгүүлдгэр өглөө шүү дээ. Яг хэд хэдэн хүмүүс харахад гоё л гэдэг тийм ээ. Барилдтыгээд ирсэн хүн бас нэг ирээд үзэж байгаа хүн тэр нэг өөр л байдаг. Сорилгочоос олон юм хэлээ шүү. Сорилго сайн барилдаж улсад бас зөндөө байдаг. Сахан самбан урагчсан жоо арс нь борлцсон тэгээд л төрүүлгээд ирсэн хүмүүс бол яг л онцгой харагддаг да. Сэрэн жоохон аз ёндоод ч бас энэ барилдаан дээр дагдаг гэдэг ер нь сайн ирж зориод сайн барилдаад заавал улсын цолтой ихгүй аймгийн цолтнууд хүртэл сайхан барилдаад аймгийн арслан зам болсон хүмүүс их олон байдаг шүү дээ. 3-ын даваанд тунж өвдөг шороодсон тунж давсан аймгийн зам Дорж самбууг улсын зам Батүлзийн 4-ийн даваанд зүүн талдаа хавраад давсан аймгийн начин Лавг мэгмэр баруун талдаа хаврах гад
өөр дөр авирсан барилдаан харагдаж байна. Энэ хүнийг би ер нь мундаг байгаа мó гэж бодсон шүү. Төр болд гэдэг хүн. Мэдрэмжтэй нойтон бургас шиг л барилдаж байлаа Энэ жил ер нь нэлээд онцгой сайн шүү. За өндөр хүнчүүл ер нь тэгэл нэгэн дооноос л ер нь хамгийн ихэнд туушинтай л авсан шүү. Нэг жилийн дараа Монгол бүхэн өргөндөө Мөнгөрд нарцгаа ихэн төрүүлж байгаа юм байна. 25-ны 5 сард төрүүлсэн байсан. Амгад Септембер л 2 юм байна л да. Замтаа амрах юм бол мотож явж өгөөрэй. Байр тавьж машин дээрээ тавьж аваа. Өвсгөл аймгийн ерөнхий төсөмний хуугууд Апу компани Альтер спортер нэг аим. Хөр шүдний урдсан дээрээс шахаад артиш мордод авсан барилдаан харагдаж байна. Дарагчгүй л өвдөг шородж байгаа юм шиг л аймгийн урдчлаач тийм барилдаан харагдаж байна. Говь зүгийн хоорхол барилдаантай хүмүүстэй. Бямба Баянсх хоёр бол. Баянсх яг хар хорон талын одомтой л үнэлтэй хангатлаа. За Баянсх Бямба бол бас манай говь талд бол бас хийцтэй ганган бүх шүү дээ. Ийм бүх өрнөс нэг олон төрдгөн шүү. За надад шаардсан тэр бас том хөгжүүд байна гэдэг. Гэхдээ Бямба бол бас онцлохоор л барилдаантай. So начин болоод яг бэлтгэл сургуульд ямар хөө байгаа юм бол доо бас нэг тийм цөөхөнж барилдлаа тий. Тэгс. Зүгээр энэ наадам мортод бол бас арцсангүй хийж эхэлж байгаа юм шиг л тийм л харагдаж байна. Зөрөгтэй дайчин тий. Бөхтөө улсын начин бямтарч зүүндээ бас үнэхээр нэг барилдаантай. Давталтай нэг харцгаая. Өнгөрсөн жил олон жил язаад л үзэж цолоолоо шүү. Тэгс. Аймгийн цолыг бүгдийг нь аваад бүх цолыг нь дамжиж тэгс. Бараг бүгдийг нь 2 удаач бараг баталсан байхад. Начин болоод, харцаг болоод, зам болоод 18 онд орслон болж байлаа. Шанхай мэмдэрч гэж. Залуу насны дааг хөтлсөн гээд. Өндөр насны хувьд бол өнгөрсөн жил сайхан ариун Азийн мөрчил болсон л да. Тийм баг. Одоо хамгийн анхмад нас 34 баха. 92 оны өмнө. 92 34. Хамгийн анхмад наснд дааг авсан уу? Тий, одоо нэг адиа төмөр насчингийн үед одоо дааг маа өгдөггүйсэн байх. Гэхдээ адиа төмөр чинь тэр адиагаас залуу зөндөө байгаа л тэр үед. Зүгээр дааг хөтлсөн гэвэл цуг болсон хүмүүсээс хамгийн залуу нь болж байгаа юм л. Тий. Тий, өнгөрсөн жилийн ачаалтаас. Тэр бүр шал өөр лавч. Өмнө нь Отгонбаатар бас нэг тий бас. Ер нь 30 гарсан байна л гэж баг ярихаар хэмжээж шүү дээ. Ер нь 22 л байт юм л. Дунд ч нөө. Тий, 22 голдуул хүмүүс аваад байна. Хамгийн одоо баг нь бол Мөнхбаатар Арслан 19 20 Магна Арслан. Сэржүүдээ начин ч одоо 20 та авч ирсэн юм уу та бас 99 онд ч бас нэг 21 2-т ч юм уу. Сумын авраг 20-тай гэл. Батэрдэн гард 21-т бас залуу авч ирсэн шүү. Мөнхбаатар Арслан 20-тай юм л одоо. 19-т ч ураг. Тэг эрт бол Баянмөх ураг дагсраа байдаг. Тийм 19-ийг яг 19 настай гар тийм. Тэгээ Мөнхөд авраг 19-с 20 наснд жилжиж явах үедээ. Цэцэн зингэл арай өөр он дээр авсан бол бас авах их залуу авсан шүү. Тий. 23 та. Тэгээ магнат дээр болчих. Тааж магнат дээр жил бас болсон юм. Отгоогч бас ер нь бас нэлээд ахмадтай даах хөтлсөн болох юм байна шүү тий. Тэгнь. Цуг болсон усуд. Энэ 2008 оны тоог хэдтэй байсан. Айгу 20 хэдтэй л байсан юм биш үү тийм ээ. 30 л өрөг л байсан тий ярьж утсан. Тэр чинь нөгөө оргил начин тэр хоёр болоо тэгээд тогт хоёрын даах авчихсан шүү. Начин дөрөвгүй наадам жил бол байгаа шүү дээ. Тухайн жилд бол даагмагаа гэл өгөхгүйгээр. Тэгээ 67 оны наадам даах чинь саяхан 94 оноос эхэлсэн юм чинь. Тэгээд одоо 20 30 жилийн тогт. Яг дааг өгсөн жилээс хойш бол начин дөрөвгүй наадам гэж байхгүй юм биш үү тий. Зөв зөв. 4 5 Шин цослон төрдгөл. За ингээд 55 оны хамыг хамттаарай. 55 онд Улсын Арслан Пүрэв тоог Улсын начин Сосор ормыг амлаж барилдсан. За Улсын зам Батүлзээ Улсын начин төр болтыг амлаж барилдсан бол Улсын зам Бодоо 2 Аймаг Арслан Баатарлыг амлаж барилдсан. За Улсын зам Хөдрүүлэг Аймаг Арслан Баянсүхийг, Улсын зам Сүхбат Улсын начин Чимэд Бамтныг, Улсын Арцаг Баасанхүү Улсын начин Даваачрыг амлаж барилдсан бол Улсын Арцаг Мөн Хэрдэн Амгаланбаатар 2 Аймаг Арслан Амгаланбаатар 2 хоорондоо тунсан. Улсын
нийлүүлэн шууд турш Монгол өргөндө төрүүлж амжааг байсан. Улсын зам Батүлзийг бас төрүүлэх болов уу гэж хүлээж харж байсан фэнүүд бол их олон байсан баг. Улс нуур хэмжээний дасгалжуулагч багш улсын харьцаг баасан хөө. Улсын начин даваа очроор давж шүүгэрсэн барилд харагдаж байна. Би ийм байдал өнгөс дэжгүй сайн байгаа юм шүү. Босоо гарцгаа. Чигтгэл харагдаж байна. Улсын зам өдрүүлэх зүүн талаас угдаж хөнтрөөд алсын шуудны барьцсан түрээд аймгийн арслан Баян сүхээр тав давж байгаа барилдаа. Барьцсан даа мундаг. Хоёр гар дэвж явдаг. Тэгээ сайхан гүйцэж байгаа юм ч удаа тэгээд ингэлгүй яах вэ тий. Ингээл илүүрхээ даваад байхаар ер нь тэгэл энэ өдрийн баг түрүү нэмшиг баг гэж хүмүүс ярьж байна. Хүмүүс л тэгж бодож байсан баг. Хоёр зааны хоорондоо бас зүр дөрөнд үлдэх болов гэж хүлээж байсан фэнүүд олон байсан. Зягтал аймгийн урт зарслан Амгалан Баатараар улсын харьцаг мөнх эрдэнэ төвггүй тав даваад түрүү зүрийн таамагт орж ирсэн. Би ерөн зүгээр өдрөө хоёр үлдээ өдрөө дөрүүлэх юм гэж бодсон шүү дээ. Байдлыг харахад. Тэгсэн чинь эсрэгээрээ байсан юм байна. За дахиад шахагдсан. Шахад татаач бас том хэцүү юм байна. Шахад татсан. Хуцааны дөрвийг л ерөөдөө олчихгүй бол үлдэх юм уу даал гэж. Агцаа харагдаж байна. Аймгийн золтнууд маань өдрөөс нь орхон ачаалтай барилдаа хийсэн болохоор бас тэгж тийш царалцаад байх нь ховор болов. Нөгөө аймгийн хаан өнгөрсөн байраад Монгол улсын зан одоо ир аймгийн арслан Бадралаар тав давсан барилдаа харагдаж байна. За улсын ачаас өсрөөр улсын арслан бүрв давгаар тав давсан барилдаа. Сохотцоо чимд онданг хайж байна. Батүлзий төр болтыг авсан. Төрүүлт ночны хувьд бол улсын зам баталцаатай тун сайхан барилдаж нилээд бас тэмцэлтэй барилдаж байгаа. Зүүн талд хариулж өгдөг шороодсон. Зүүн тэгш барьцыг барилдааны явцад олж аваад үргэлжлээд байгаа. Одоо ер нь бөхчүүд галдаа бол ер нь гардаг цаг бол болцсон шүү дээ. Гэхдээ хүүтэн болохоор бас ер нь бүгд арай гарч амжаагүй. Хүүтнээс нэг бол. Наадмаар одоо хүүтэн байна гэж барилдахгүй байхгүй юм чинь тэгээд хамаагүй л хүүтэн болохоор бас эрт гардггүй гэж тэгэж сонссон. Тэгээд тий. Жилийн бас хурд унсныхаа дунджийг бас харж байгаад ер нь сэзээ яаж гарахаас шийдээд байдаг. Одоо ч цагаагаар ч сайхан тийм үнэн болцсон юм шүү дээ. Одоо улсын 7 сарын 11 12-нд цэнгэлдэхийн цагаагаар ямар явах гэж баг харахаар болцсон юм хэмжээнд очсон юм шүү дээ. Өдрийг өгдөг чи говийн нутгаар тийм солигдмал үлтэйгээл. Тэгээ говьгоо ингээ бодохоор чинь Сүхбаатар аймгийн баруун талаас авахгүйд Монгол алтай явуул хүртэл энэ өргөн том газрыг ганцхан солигдмал үлтэйгээр. Гэтэл одоо ч баг энд ямар явах гэд тухайн өдрөөрн цагаар харж болохоор гэж одоо манай хүчүүд өрг тэрийг харж байгаа шүү дээ. За 7 сарын 11 12-нд бол яг энэ цэнгэлдэх орчимд ор харах байлгүй тий. Бараг тэгээд нэг Баян зүрх дүүрэг гачирт бочорт бороо тэнд бороо гэж болно шүү дээ. Ингээ цагаараа харж байгаа аль цагтаа ямарх нь мэддэг болсон. Тэгэхээр чи наадын бэлтгэлийг бол яг ямар цаг үед нь яаж явах гэдгийг бол шийдэж байгаа л. Тий. Тэгэхээр одоо бороотой гэдэг наадмарсан 5-5 эхлэх гэж ягаад ч бороо цэсрээд идэв шүү. Тий бас нэг ясуултын тийм. Тий, ясуулгоод. Тэгээд хэрвээ бороо урд умс ихтэй жил байх юм бол одоо илүү их одоо бороонд бэлтгэл сургуультай аваад за нар ихтэй байх юм бол тэгээд гээл тааруулаад бэлтгэл сургуультай аваад цаад гэлдэг. Наадмын гал дээр бол 6 сарын 15-наас болцсон. Гарч байгаа. Гардаг. Ер нь бол ингэ тогтсон. Тэгээд бас өдрийн сайн харна. Тэгж өдрийн сайн харж байгаад 14, 15, 16 гэдэг гараа авчихсан. Хуучны эрт үеийн бэлтгэл бол яг нэг их ачаал өгдөг. Жилийн турш ирэхэд атар дуу явж байгаа сүүлийн сарда их огцом ачаал морчиг тийм л уралдаан байсан юм шиг. Тийм үед бол бас их нүдэж бэлтгэл хийдэг юм шиг байна тийм. А одоо ч юм бол тойроод юм бүтэн жилдээ бэлтгэлтэй цагаан сарын сэргэлт, хаврын сэргэлтэнд хийц улсууд бол ерөөхдөө амраад одоо яг нэг сойлгоо сайхан барих л уяагаа сайхан барих тийм л ажил одоо яг хийж л байх шиг байна шүү дээ. Одоо морь бас л бүтэн жилийн турш ажилтаа бэлтгэлтэй бол хэдийдээ хангаар хийж яг нааданда таарсан ажлуудаа хийж бүх ус одоо яг л тэрнээс нэг юуг учиргүй их бэлтгэл одоо ямар юм бол та тийм. Хөрдөн арслангийн гал дээр нэг очиж тэгжсэн. Хүүхдүүдээ над шуудгаа тайлгээд та нар одоо өвлжин сайхан бэлтгэл сургалт хийсэн байгаа. Одоо энэ бэлтгэлээ тааруулаад унтаж идээд
амраа сайхан бэлтгэлээ харуулах чинь чухал. Бариу шуудгаа тайлгээд цагнжсэн. Тэгэхээр яг л бас Ашир Арслан яг л тэрийг та яг л адилхан хэлж байгаа. Тэгэхээр сайхан нойроо хангаад хоолундаа сайхан махсаа юмаа гаргаад амраад тавшраад сэтгэл зүгээ сайхан бэлдэх тэр талын нөлөөх ордог. Нэг хэсэг чинь манай нөх хуучин ах нарыг бэлтжижсэн үеийн өмнөх багш нар ч орж ирээд яг нөө өөрсдийнхээ арга барилаар бас яах үзээд байна гэл. Манай цалтууд бас өгүүлтгэлээс тэгээд энэ бүтэн жилийн бэлтгэлтэй үнийг дахиад наадам дээр тавьчихад нөө цөмрөн гэх юм уу ийм болгочоод байна тэргээл ярьж лээдэг. Хэн илүү ухаан цаг үе мэдэрсэн л тэгэл илүү гардаг л байгаа. За 6-гийн давааны амыг хамтдаа харцгаая. 6-гийн даваан Тусын Арслан Батүлзээ гоц мөргсөн 224 бүх байрлалцнаас за ингээд усын зам хот хоёр усын начин сосор ормыг амлаж барилцсан бол усын зам хөдрүүл усын харцаг баазанхүү хоёр баазанхүүг амлаж барилцсан бол сөххот усын харцаг мөнх эрдэн хоёр хоорондоо тунаж барилцсан. Хатанд клубын хоёр бүх хоорондоо тунлаа гэд ирээдүйд яригдах хаад хатанд интернэшнл хоёр бүх хоорондоо аранга хоёр бүх хоорондоо тунж байна. За тэгээд захим орчинд явж байсан да усын зам хот хоёрыг усын начин сосор ормыг амлаж явах нөгөө бүрдэг гарсныг хэлж байсан. Зөвлөгөө харагдчихлаа. Энэ үнний ортол зөвлөгөө байсан. Ортооч тэр чинь яг үнэн л зөвлөгөө байлээ л тий. Тэ бас тэр асууч чадвар хавдаг бас жоохон сонинд тийм хүмүүс байдаг гэдэг. Тэгээ өөр амны сонголт бас хэцүү л да. Авах гад байж хтэн дээрээс нэмээ сэтгэлийн бас жаахан ямраагаад тэгээ арангаа тонжгоо хоёрыг авах уу? Баасанхүү харцгаыг л аваад авах юм да. Одоо зам баасанхүү харцгаа хоёрын барилдааны харцаа зүрхтэй. Цөөхөр нэ баасанхүү харцаа талдаа байж магадгүй байна. Энэ хоёр бүх нэг барилдажсэн үг болохгүй л яалчгүй сонголтгүй л байсан. Бүх сондорсон тул улсын зам Батүлзээ гоцмөргөж их шүгэн дөрөв шалгаруулсан За улсын зам Бат хөдрүүлэг улсын харцаг баасанхүүгээр уран хавир амхаар 6 давсан барилдаа харагдаж байна. Хөлтэйг нь гаргаад. Яг өөрөө бас тодорхой хэмжээнд барилж байсан үнийг харахад бол энэ бол үнэхээр гоё техник. Хэцүү техник. Мэдрэмжтэй бас маш их хугацаанд ер нь мэгт автаж байгаа хүний хийхээр техник харагдаж. Цаад хүний бодлыг өргөн уншиж байгаа хөлбөр шүү. Тий. Өөрийнхөө хүчинд өөрөө хавираад өөрөө хавируулаад өвдөж шоролж байгаа. Тунс өөрхийн барилдаанд улсын харцаг мөнх эрдэнэ давхар шуудны барьсан дээрээс дарахт нь дарсан руу нөмөрч зөрүүлж дараад давсан барилдаа харагдаж байна. Нэр өгчтэй хоорондоо одоо 1000-2000 удаа барилдаа байлгүй тий. Дарах, нөмрөх, сөхөх. Яг одоо нэг бүх ах нар тайлбарлаж эхлэв одоо орж ирж байгаа илүүд ч дээр нь бол тий. Толгой талдаа мордох, дарах, даралцах. Сэлгийн хөндрөө өдр. За нөгөө барилдаач л энэ байна да. Одоо замаа шахаж татах гээд өөр дээрээ шахаж татаад ховд аймгийн мөн сүм яриад улсын начин сосор ором 6 давж их шүүгийн дөрвч шалгарм үлдлээ. Тэгэхээр давуулж гуйдахт нь барьцаа татаж шахаад дахиад тойруулаа шахаж татахт нь биеэс улдаж үлдээд. Одоо хоёр заны шуудны барилдаануудыг бол ерөн сайхан уншаад бүгдийг хариулж үлээ. Хөргөнд 2 үзүүлэлт гэсэн байгаа болох юм л тийм ээ. Богдхон хоол яшиг барилдаа, хөлөгчийн цом хоёрт бас 2 том барилдаа энэ үзүүрт. За ингээд 7-гийн давааны амыг харцгаая. За 7-гийн даваанд улсын зам Батүлзээ улсын харцаг мөнх эрдэнэийг амлаж барилцсан бол улсын зам хөдрүүлэг улсын начин сосор ором хоёр хоорондоо тунаж байрлалцсан. Батүлзээ зам улсын харцаг мөнх эрдэнэийг 3 бөхөөс амлан авлаа. Улсууд бол ер нь улсын начин сосор ормыг амлах болов уу гэж хүлээж байсан хүмүүс их олон байсан баг. Ховдынхоос зөрчүүл гэж харагдсан. Тэгсэн. Өнөөдөр өмнө говь нутгаас төрж гарсан улсын золтой бөхчүүдтэй хүндэл үзүүлээд бас өмнө говийн ер нь бас бүхэн олон зүтгэлтэн бүхтэй холбоотой хүмүүс
Монгол хөргөний хүндэтгэлийн энэ төр ирж бүх юм барилдааныг үзэж сонирхож байлаа. Зүүн талаас угдаж өндрөөд улсын зан хөдөр болгох улсын начин сосруулмаар 7 давж тэргүүн байрны төлөө шалгар үлдсэн нь. Хөлмөгтэй бол хөлмөгтэй, гар мэгтэй бол гар мэгтэй, барьцсан сан, зогсолт сайтай гэдэг өдөр бол заана энэ улирлын форумыг харах юм бол ер нь сайхан шүү. Алдаа мадаг гэдэг зүйл ер нь л харагдахгүй байна да. Өөрөө барилдъя л гэж бодвол ер нь нэлээд явчих шүү. Одоо бүхэн өргөнд ирж барилдах юм бол одоо багадаа их шугийн дөрөв цаашлаа төр үзүүр хэмжээнд л барилдж байгаа. Бүх өмнөх даванд бол маш уран одоо баруун талаа хавраад давсууд. Тэр хавраа мөхийг харах юм бол нэг сампхийн тамирчин шиг хавирсан бол яг энэ сугдаад өнтөрж байгааг нь харах юм бол аргагүй өөрийнх нь чөлөөт бүхий спортын давуу тал харагдаж байгаа. Тэгээд ийм л юмтай болцоод байна. Улсын ард Оюунбаатарын мөнхөрд баруун талаас сугдаж мушгаад улсын зан Баярхүүгийн Батүлзийг давсан барилдаан харагдлаа. Өнөөдөр бас Батүлзийн цааны төрсөн өдөр нь болж байгаа юм. Байна лээ. Бас цаантай төрсөн өдрийн мэнд хүргэе те. Дунжуугаа дээр нас төрсөн өдрийн төрөхээр. Дэлгэсэнд харагдахаар л санаанд ороод илж эхлэв л те. Араас эрт хэлсэн бол тийм ээ. Харин их үжи. Түрүү ядаж гоцморгоо туг дорж авсан байсан. За тэгээд мөрд нарцгийн шуудгаа алхад шүдээ зууж байгаагаас нь харахад л ер нь их шийдэмгээ за ингээд мушгаад хаядаал гэсэн тийм зориод хийсэн бих шиг л харагдсан. Тэгээд Батүлзийн зааны хувьд ингээд энэ улирлын заалны барилдаанд төрүүлэлгүйгээр улирлаа өндөрлүүлж байна. Тэгээд нөгөө яг бидний нөгөө хүсч хүлээдэг Батүлзийн зааны хувьд бол энэ заалны барилдаанд төрүүлэлгүйгээр бүтэн нэг жил тойрж явна гэдэг бол одоо байж боломгүй л амжилт шиг л харагдаж байна. Тэгээс яг энэ дутуугаа улсынхаа баяр наадмаараа ч гэсэн нөхөд төрүүлчих байг гэхээр л хүчтэй шүү дээ. Батүлзээ төрүүлэхгүй улирал дуусахаас харддаг юм байна тийм ээ. ер нь их л хөөрөөр их л ярьсан да. Он гараад бараг наадам хүртэл нэг дөрөв авчих байхад ялангуяа 5 секунд л хэлж байсан. Тэгээ насаа гэлж яхаа сэрүүхэн байгаад байгаа юм байлгүй. Нодлон ч бол хаалт 5 сар 6 сар ч 2 дарааж төрүүлээд л тий өдөр дараалал. Тий өдөр дарааж төрүүлээд мундаг байсан тэгээд энэ жил одоо бэлтгэл сургалтанд өөрчлөлт орсон байдаг юм бол яасан байдаг юм бол нэг л олжихгүй байх шиг байна. Тий хөнгө хурдан байсан шүү тийм ээ. Өвөл өнтер бол одоо Батүлзийн зааны хувьд бол зааланд ямар төрүүлж үзег юм шүү дээ тэгээд заалны төрөнөөс илүү том юмдаа зорж бэлтгэл сургалтаа илүү чамбай тааруулж орж ирэх байх. 13 оны сумын золтнуудын хаалтанд төрүүлэл тэгэл энэ үн чи ер нь дандаа төрүүл явсан юм шүү тий. 14 оны аймаг цэрэгт аймгийн хацх төрүүлэл дор хаяж нэг удаа тий. Тэгэл 15 онд аймаг цэрэг төрүүлэл тэр хишиг хөрөлдөнд төрүүлэх нь 16 оны аврах золбоотой үлдээ тийм ээ. Тэгэл ер нь өнжөөг юм шиг үлээ. Дунд нь нэг жил энэ төр үндсэн байж магадгүй яг ковидын жил бол бас нэг юу байсан. Тэгээд ковидын 512 энэ төрүүлсэн гэж бодохоор чинь юу юм л та. 2021 онд барилдаа олон байсан бол бас яах байсан бэ гэдэг. Одоо бидний хараад төдөн төрүүлгээд энэ тэр бас нэг 4 тог нэмэл хийчих гэсэн байна. Тэгээд дээр нь одоо түрүү үзүр хоёроо яриад тийм ээ энэ чинь. Их шиг үлсэн үнэ яриад байна. За ингээд үзүү төрөний бүхчүүдийнхээ дүрсийг харцгаая. Улсын зан өдрүүлэг Сквадр аймагт зохион байгуулагдсан жавхлант шарга. Мөрийн спорт уяачтай холбооны барилдаанд төрүүлснээс хойш Монгол хөргөнд ирж тэргүүн барилдын төлөө шалгар үлдсэн энэ. Хангаа аврагтай үлдсэн. Сая мөнхөрд нарцыг өнгөрсөн оны 5 сард Монгол хөргөнд төрүүлсэн ингээд барьсан. Тэгээ хоёр бүхий хувьд бол иймэрхүү формтойгоор энэ барилдаанд тэргүүн барилдын төлөө шалгар үлдлээ. Хоёулаа нэгдэл клубын хоёр бүх үлдэж байна. Ганцхан зүудэлтэй барьцгүй дайрч хонготоод зөрүүж ард нь гараад бихийг үзсэн барилтаа харагдаж байна. Нойр өгчөрөөс сэрүүгээс хий нэг иймэрхүү байдлаар хажих гал нэлээд бас хоорондоо өгөө аваатай барилдаа үргэлжлээд мөнгөрд нараа харцаг гаралж хацаар илүү өргөж тавсан барилтаа байна. Мөнгөрд нарцч бас нэг наадамд өгсөн наадмаар бол сэтгэл зүгээ маш сайн бэлдэж орж ирдэг. Одоо манайхны хэлдгээр бол наадмын оддоо гэж хэлэхээр бас арай тохиромжгүй юм шиг. Наадмаар өөрийгөө их сайн дайчилж чаддаг ийм бүх тэгээд наадам өгсөн үед бол муу арцгаагаа иймэрхүү формтойгоо харах бол их л сайхан байна. Өвдөг ташаа их би ерөн сайхан чангарсан бэлтгэлэн сайхан таарсан харагдаж байна. Энэ бас өөрийнхөө хийдэг мэхийг хийлээгээ дараа маш хийжсэн шүү. Энэ том хүн ингээд ерөн 100 онгод төгөлдөөс хэмжээнд дээрээс зөрүүлж байгаад тэгээд саян дээр бол дайраад зүгээр
Өөрөө чөлөө төрөл дээр нас туршид улсын аврагын л дээ. 125-д төрүүлж байсан. Тэр жил хөдөр болго барилдаг юм болсон аврагд. Эрдэнэтэд төрүүлэгдчихэв. Тэр Эрдэнэтийнхаа юу 23 баха. Мандахтай. Нас туршид төрүүлсэн шүү. Зоргоо өнөр хөлөө. Тийм. Юу зоргоо арцаа эрдэлүүд скутер хахтай үлдээд төрүүлдэг тий. Нас туршид төрүүлж байсан юм да. Шидчихдэг шүү дээ зоргоо арцах тий. Скутерхыг. Тий. Тэгтэн нэмэхэд төрүүлсэн байна. Тийм байна. Оронд нь Иранаар таахтын цом тэмцээнд явдаг байсан. Тэгээ багхан дуу байсан нэр. 23 дөрөвтэй л байсан баг тий. Тэгээ ер нь нөхшөлөд барилдаг хоо ойл. Үндсэл барилдаг. Тойрж ард нь гараад хаашаашаа илбэгдээд. Эхний хоёр савлалтан дээр бол хөдрүүлгдсэн хоёр тишээс савлаад ер нь яг өөдөөс нь цэж иргүүлж харчих гад. Эвгүйсэн тэгээ хоёр талд нь бэлтгэл сайтай хүн ер нь яагаад бэлтгэл сайтай байгаа вэ гэж ярьж байна гэхээр энэ байрлалуудаар дагаж өсрөө тэр биеийн байрлалыг засаад байгаа мэдрэмж нь өөрөө гараа хордонтой ахтар байгаа. Мундаг байна л гэж харагдаад байгаа. Бараа урдуур нь болоход. Дөрөв тозооч иймэрхүү гэж бод ардаа алдсан нэг огцсон мэргээд нэг байран дээр нэг түлхээд ногчдаг нэг тийм бяртай багштай. Тэгээ зүр иргсэн тал руу дагаад л яг тойроод өсөрч гараад байлаа. Бас мөхөрд нарцад бол манай Монголын одоо Монгол үндэсний хөр барилдж байгаа шилдэг улсын султнуудаас хамгийн олон дэмжигчтэй бөхчүүдийн нэг олон хүмүүс бол өндөр мөн орцгойг бас ер нь цулаа их болно. Улсын байр надандаа төрүүлнэ гэж хардаг. Тэгээд тэр хүмүүсийн бас нэг сайхан магнаа таньсан барил та. Болох шиг боллоо. Жилийн дараа дахиж бүх өргөндөө төрүүлээд энэ бас энэ жил бол зааланд тийм ч олон бол барилдаг байх. Бэлтгэл гимплээсээ шалтгаалаад барилдаг уу гэдгийг өөрөө шилжиж байгаа. Одоо бол харин яг бэлтгэл сургуульд яг жигдрээд сайхан болж байна. Наадмынхаа өмнө бас энэ барилдаанд төрүүлсэндээ бэлэгшээж гинэ гэдээ бас дараа нь ярьж байсан шүү. Алтан цоморч бас ер нь чимээг үйж бол гарч ирээд тэгсэн сайн барилцсан шүү дээ. Эхний алтан цоморчондоо сэлгэнээс авагдсан байна. Тий. Мөнх жургаалчийн хоёр хоёулаа л нэг гимтэлтэй гэж байгаад мөхөрд нарц мань гараад ирлээ. Мөнх жургаалч гэсэн иймэрхүү бэлтгэлтэй л байгаа болов. Ерөнхийдөө тэг бөхчүүдийн бэлтгэл сайхан байна да. За ингээд 9 сараас эхэлсэн ер нь албан ёсны заалны барилдаанууд энэ нэм гарагийн барилдаанаар ингээд өндөрлөж байна. Одоо тэгэл сарны 1 сарын дараа тэгэл бид бүхний хөсөн хүлээсэн бөхчүүдийн одоо хөсөн хүлээсэн л үндэсний их баяр наадмаа төрийн наадмаа эхлэх нь шүү дээ тий. Таныг бас яг энэ барилдааныг бацаад хэлбэл юу хэлэхээр байна. Одоо тэгээд статусынхаа араас нь харуулах байлгүй дээ тийм ээ. Чансаа улирлын үзүүлэлтүүдэнтэй хүмүүс нийт тавигдал явах байлгүй. Тэгээд 9 сард эхэлсэн хувлаа зочд буудлын нээлтийн барилдаанаас хойш нэг 40-од барилдаа юм уу та тийм ээ. Сумын цолтны 10 барилдаа, өсвөрийн 3 төрлийн барилдаа, аймаг цэргийн 5 барилдаа, алтан цомын 30-аад барилдаа юм уу тийм ээ. 35. Тэгээ 35 барилдаа гэж нэр ярьж байсан. Тэгэл бүгдийг л дамжууллаа. Тэгээ одоо энэ том барилдаа, энэ жижиг барилдаа гэж энэ төвлөлөө зайлгсангүй. Тэгээд 5-6 настай хөгжиж барилцсан дамжууллаа. Алтан цомын финалыг хүртэл ингээд одоо бид нэр үндэсний их баяр наадам үлээж байна. Тэгээд жижигээс нь том хүртэл бүхэл барилдааны үзэгч таахындаа өөрөх гэж бас хичээж ажиллалаа тийм ээ. Самаргүй ачаалттай л жил байх шиг санагдлаа шүү дээ. Өсвөрийн улсын аваргын тэмцээн гэхэд 3 өдөр үргэлжсэн байна тийм ээ. Хөргөн энэ бол бас нэлээд өсвөр тэмцээн болсон. Насны хүүхэд 100 гаруй авчихсан. 340 гаруй хүүхэд 3 насны англиар барилдаж. Өглөөнөөс ороо гэдэг хуураар. Тэгээ ард дээр нь залуучууд улсын аваргаас болчихсон. Бас нэг 100 гаруй хүүхэд орж байсан. Тэгээд энэ тэмцээн бас нэлээ айхтар шүү дамжуулалт байсан шүү. Тэгээ цагаан сарын өсвөр хөл одоо яг хуу. Сая ч гэхдээ нэг 600 хүүхэд төсөлтөд барилдаж байлаа шүү. Хүүхдийн баяраар. Хүүхдийн баяраар. Цагаан сараар ч нэг 200 100 нэг 400 гаруй өсвөрийн хүүхэд 4 насны англиар барилдаж байсан. Тэгээ одоо бас улсын баяр наадмын өсвөрийн тэрэг бас дамжуулал бас болчихоор юм шиг санагдсан. Шал дамжуулалт нь энэ ч бас нэг энэ нөгөө тэр байна энэ байна гэдэг нэг хоёрын даваа харж гадал бас нэг болж юм шиг тий. Тэгэхээр бүхэл барилдааныг бас манайхаа дамжуулж хичээж ингэж явлаа. Тэгээд бөхчүүдийн гаргасан амжилт үзүүлэлт юм бол одоо чансаа юмнаас харагдаа явчихлаа тий. За ингээд үргэлжлүүлээд бас өнгөрсөн 7 хоногт чансаа хэрхэн өөрчлөгдсөн хамтдаа харцгаая. За бөхчүүдийн чансааг энэ үйлдэлд Аймаг Арслан Баяр Жавхлан 10,100 оноотой тэргүүлсэн байна. За Аймаг Арслан Амгаланбаатар 9,300 оноотой, Улсын Арслан Батмагна 8,950, Улсын зам Батүлзий 8,650, Улсын Арслан Орхонбаяр 8,350, Улсын аврах хангаа 8,300, Улсын зам Хөдрүүлэх 7,700, Улсын зам Сүхбат
7,750 оноотой бүхчүүдийн чансааг тэргүүлжээ. За 2 аймгийн аслан бүх хөгчүүдийг л тэргүүлсэн байна. Алдрын 6 бүх. Яг юм байна тийм ээ. Тийм байна. Алдрын 3 бүх дараагаараа. Аймгийн 2 аслан дараагаар. Тэгээ энэ донд чинь 4 дөрөвтэй хангаа авраг маань бас 6 дээр бас. 6 дээр. Тийм ээ. Магна 4 дөрөвтэй, орхоо 4 дөрөвтэй, хангаа авраг 4 дөрөвтэй байсан уу? Тий. Орхон Арслан 3 үзүүртэй. Жавхаа 2 дөрөвтэй. Тий. Баяр Амгалан бас 2. Амгаланбаатар Арслангууд төлөөр нь барилдааныхаа эрцээрэл тийм байх. Эрцээтэй шүүгөөр явчих. Тогтмол сайн барилж байгаа хөгчүүд. Одоо ингээд энэ 8 бүх тунд төрийн их баяр наадмын түрүү харагдаж байна уу? Бинтүүх ингээд асуу. Тэгээ ноднгийн жансаагч дээр магна төрүүлэл магна төрүүлсэн шүү дээ. Имжлийн жансаа тэргүүлж байгаа юм жавхаал юм байна тийм ээ. Өнгөрсөн жилийн Батүлцийг тэргүүлсэн байна. Батүлцийн зам тэргүүлээд магна тийм өнгөрсөн жилийн хоёр төсөн тийм юм байна. Хацгай зовсон зам Батүлцийн биш магна нэг л 150 оноотой тэргүүлсэн байна. 11,000 за усын за начин Бат магна 10,300 оноотой тэргүүлсэн. Аймгийн Арслан Амгаланбаатар 3 дугаар хайранд ирүүлэгдсэн бол аймгийн Арслан Өсөг 2 бас 4 дугаар хайраар ирүүлэгдэж байсан байна. Ерөнхийдөө аймгийн Арслан цолтой бүхчүүд бас нэлээд дэшээ адилхан орж ирж байсан байна. Энэ жил бол бүр тэргүүлж штэ. Цоож 5 дээр орж ирж байсан юм тий. Төлөө зам төрүүлсэн бол ер нь нэг 2-3 төрүүлсэн бол 11 хоргоод өгчгөөр байсан. Барилдааны тоо бол улирал бол харьцангуй өөр үү. Тэгэхээр жавхаа бол 10,000 дөнгөд аваад 300 гэсэн жансаа байна тийм ээ. Энэ жил ноднгийн Батүлцээж бол 11,000 таа гэж бүр. 1000-аар илүү гараад. Ардаа уунаас 1000-аар илүү. Хомор Арслан хангаа аврагын байрлал бол ерөнхийдөө бас энэ жилтэйг адилхан. Тэгэхээр ер нь бас нэг жилийн барилдаанууд нэг иймэрхүү хэмжээний эрсдэлтэй оролцдог л 8500 оноо цуглуулдаг л бүхчүүд юм байна да гэмээр харагдаж байна. Холны энэ онооныхоо одоо шагнал юм эрсдэл батламж. Тэрийг холбоол сая нэг сар бол нэг шагнал өгöd шүү дээ. Сүүлийн барилдаан дээр шудраг барилдаан түүхийн шагнал гэж өгч байлаа. Дээр нь Учрал баярт одоо скредиттэй бүхэн шагнал Хэдэрсрүү Арслан соёл од хуунаар өгшөг болсон. Орон барилдааны шагналыг нь болохоор Баянсгт өгч тэгсэн. Өмнө 2 залууд. За үргэлжлүүлээд аймаг цэрэг сумын цолтой бүхчүүдийн чансааг хамтдаа харъя. За аймгийн Арслан Баяр Жавхлан аймгийн цолтой бүхчүүдийг чансаагаараа тэргүүлж байна. Цоож чи 900 хүн юм биш үндсэн чансаа. Үндсэн чансаагаараа. Тийм юм байна. За нийт чансаагаар бол харьцангуй өөр харагч байна. За Амгаланбаатар эхний 2 бол ойлгомжтой. Том чансаагаар 2. За Алтан цоож 3-т Эрхэнбаяр 4-лөө орж иж байна. Авчирхүү Батсуур 2 5-6 дээр Төмөр зааж Бат Эрдэнэ гээд. За энэ нэрсэл ерөнхийдөө энэ жилийн бас усын цолонд хүрэх нэрсэд бол яхаар гол дурддах байх тааварт. Ялч сайн байгаа Арслангуудын нэр байна тий. Баа Батэрд нь баг тий. Булганы төр уцаа юм байна. Тий. Батсуурын Батэрд нь. Батсуурын Батэрд нь түрүүт 2 Арслангаас бусд нь бүгд Алтан цомдоо барилдсан Арслангууд байна. Жавхагийн хувьд бас Алтан цомд барилдаагүй. Энэ 3-аас бусд нь бол бүгд сайхан Алтан цомдоо дэш барилдсан бүхчүүд байна. Тийм байна. Дараа жилд бас нөгөө драфт хийж сонгох багийн эзэд маань нэг харж байгаа хаа гэдэг. Тэгээ ер нь бол Жавхаг бол одоо үндсэн багт авах байлгүй тий. Энэ амар нэлээд бас булаацалтарч авах маягтай. Тэгээ удирдлагын төгсгөлд ер нь тэр сэлгээ тэгээ дундуур нэг 8-ны цонх гэдэг шиг юм оруулжвал бас зүгээр юм байна гэд наабах хэлжсэн бас санаж. Тэгээ нөгөө 8 бөхөө нэг баг чансааныхын 8 дугаа 2 юм уу 3 хүн сонгохгүй гэвэл бас яах вэ гэл тийм. Одоо чин Апогийн Орхон баяр Амгаланбаатар 2 ч одоо гоё болох юм шүү дээ тийм ээ. Энэ оноогоо бас илүү нэг жоохон кредит скор болгож яг хэрэгтэй оноо болгуул. Тэгээд Апо Скайт гэж баг ороод байгаа ч гэдэг. Тэгсэн чинь Баяр Жавхлан дэргүүлээд Амгалан 2-т Орхон баяр нь хэд тэн дээр. Тэгэхээр одоо хайшийн Цэдог драфтаас авах юм уу? Тэгэхээр чи тэр хөлбөр нүүр болох тий. Тийм байна. Скайт компани бүх Скайт группийн бүгч таа Баяр Жавхлан Арслан явдал. За тэгэхээр 2 жилийн бас зай байна уу бас. Намар болтой. Өнгөрсөн 7 хоногт бас бүхчүүдийн цолыг олгоно болохгүй. За 1024 байлдан байхгүй бас нэлээд л шуугантай яригдлаа тий. Энэ дээр наабахаас ер нь ямар хөө
бодолтой байна вэ? Ялангуяа 512 бүх хойдлоо удагдуулсан барилдааны төрүүлсэн барилсан бүхчүүдийн ер нь цолыг олгоноо олохгүй гэдэг дээр. Тий, тэр бусад цолыг нь одоо үндэ яг мэдэх. Яг ямар яаж явж байгааг бол нарийн сайн мэдсэнгүй харж үзсэн юм бол баг бантай судалсан юм байна. Хойдлоо одгийн 21 оны 512 чи ер нь тэгээд анх болсон дараа л би цол өгчөөсэй гэж бичээл ярьдаг л байсан. Тэгээд сүүлийн жил нэг чимээг өмхтэйсэн энэ жил их яригдаж байна. Тэгээд тэр жилчнээс наадам нөө наадам гэдэг төр засаг бас нэг наадамтай хамтарч болохгүй болчоод хэцүү. Тэр хөвгтэй жил байсан л та. Тэгэл нэг талдаа зар дахлын хүнд байдал, цар дахлыг ашиглаад янз янзын гуйвсан зар цаасын юм зөндөөл болсон. Гуйвсан өснөөс юм зөндөөл болсон. Тэгээд их амаргүй тийм цаг байсан л та. Тэр дөөнийг бол авчаасаа гэдэг тухайн үед нь нэлээсээ хичээл тэгээд ийм шалтгаан, ийм үндэслэл байгаа учраас аваарай гэх тэр үчнээ допингийн шинжилгээг нь авцсан. Тэр өдгөр хамгийн залууданд даагагцсан мөн гэж байна. Тэгээ хөдлөөд 512 цар дахлын дэглэм юм бүгд байраад тэнд нь байрлаж байгаад тэгээ барилдаад тэгэл Монгол улсын баяр наадам дээр болдог бүхэл болсон шүү дээ. Тийм ээ. Эний нөгөөлгөд тэр найрамч байсан байх газараа байж лээсэн. Бүхэл юм байсан юм чинь тэгээд шинжилгээ дараа нь авсан. Тогтсон юм агардуулсан. Тий. Би бол тэр наадмыг бол нөгөө өчгөд ямар наадмын хажуугаар бас дахиад нэг давхар наадам хийгээд намран ч юм уу хавран ч юм уу хийчихэд цол өгнө гэдэг байгаа биш тийм ээ. Энийг бол өгчгөд буруу юм уу л гэж боддог. Зүгээр 90 оноос ч нэг шиг наадмаар бол цол болгосон. 768 бүх барилдсан Монгол түмэнд аяараа наадсан. Мондогт сайхан том наадам хийсэн тий. Тэгээ тэрний дараа 95 оны тэр зүүлийн даншиг дээр бас нэг хэдэн цол өгнө гэд. Тэр нь бол тэр чинь цол өгнө гэж барилдуулсан баг л та 502 барилдуулаад. Дурцсан боордын дөрөв. Тэгээ гардын үзүүрэлтэй. Өдөрт наврагдсан. Тэгээд тэр наадмын бас нэг ганц хоёр цолтой явж явах шиг. Тэр бол бас нэг өгөөл бас өгчмөр ч юм уу гэж бодогддог л байсан. Зүйлүүд удлаа доо ч өнөөс 20 хэдэн жил болчихж байгаа юм 22 жил. Зүгээр зарим нэг тэгшөө энэ төр чинь ингэдэг тэгдэг гэж ярьж явах. Тэгээд хуучин зарим хүний цолыг л хураахгүйгээс хойш бас хэцүү л дээ тийм ээ. Нөхөн энэ төр олдоо энэ төр бас яривхтай адармаатай л юм бэл. Одоо тэр чимээ дарслангийн асуудал одоо үнэхээр авраг юм уу гэж ерөнбий нархаж урдах аврагч юм аа шиг. Тэгээд аюур арслангийн амжилт ямар бол хавгаа арслангийн амжилт ямар вэ энэ гэж яваалахаар ингээл зөндөөл юм хуучнаас л гарах их шүгтүүлтэй арслан болцсон ч хүн байж лээдэг гэл. Тэгээд тухайн үеийн дүрмээрээ шийдэгдэл явцсан асуудлыг одоогийн дүрмээр нөхөн хөөгөөд олгох нь ч одоо бас хэцүү л дээ тийм ээ. Тэг яригтэй юм бэл. Зөв нэг бодлоо гэдэг нь бол заавал нэг тийм хувьсгалын ой мой тэмдэглэх гээд одоо 21 оны хувьсгалын ойг бид нар тэмдэглэх ёстой байх алба бол бас байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг дэмэгүүд орж ирэл одоо 21 оны хувьсгал байгааг бол чи дөрөв өмрөө гэдэг юм ярьж магадгүй. Тэгээ чи 11 оны үндэсний эрхлөөний хувьсгал гэж байна. Түүнээс өмнө их Монгол улсын ой гэж байна. Тэгээ эрт одоо хэдэн үед Монгол улс бүрэлдэн тогтож явсан тийм ээ. Энэ их олон түүхэн юм байгаа юм чинь зүгээр бүр болохгүй зүгээр 2030 онд нэг том наадам гинэ 2040 он нэг том наадам гинэ ч гэдэг юм уу. Тэгээ явчихад бараг болмоор юм шиг байдаг шүү дээ тий. За баярлалаа. Ингээд Бөхөөрийн нэвтрүүлгийн 49 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаараар иргэд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Хориглон брэнд, хориглон амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хамтдаа бүтээй Rio Tinto. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Гэвч бидний үндэс нь ямагт оршсоор. Учир нь хэрэглээ бүхэн ухаалаг шилжилтийн зааг дээр зогсож байна. Харин та аль талд нь байна? Ухаалаг хэрэглээний шинэ эрэнд хэрэглээндээ тааруулан багцаа бүрдүүл. MyMobi танд хэрэгтэй бүхнийг багцлав. Mobicom.
Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Цэвэр агаар цэлмэг тэнгэрийн дор Монголын нэг өглөө ингэж эхэлдэг. Нар мандаж, сэтгэл уужирч, малчны хотод сүү цалигна. Олон зуун жилийн турш тээж ирсэн энэл ахуй. Малчид бидний хөдөлмөрийн шин, Монгол улсны өнцөг боломжит хүрсээр. 20 жилийн турш бид итгэлтэй, найдвартай байх зарчмыг барьж ирсээр өнөө хүртэл айл бүрийн өглөөний цай, баярын эдэнд байсарай. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Апо Dairy, Монгол сүүний үйлдвэр. Өмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр. Цэвэр тунгалаг. Амар тайван. Дэлхийн ертөнцид ээлтэй. Технологийн дэвшил. Литий. Хөгжил дэвшлийн суурь эрцгийг хүний хэрэгцээнд Rio Tinto. Үргэлж өөдөө Апо компани. Гар утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Хялбарвэла Монпей. Үргэлж өөдөө Апо компани.